За сайн байцгаана ингээ подкастын маань ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр манай зочноор ин хамгаалсан гээд сайхан далаг өрсөн байна. За энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн минь сайхан тусч байна. Сайхан тусч байна. За дуншилгаа баяр. Аялал дугаалга хэлж ийн ээж ийн. Зундаа би ер нь энэ зун нэр жоохон бүх маягтай байгаа шүү дээ. За энэ хоттоо. Тий. Би эрүүл мэндийн байдлаас гэх юм уу? За бас жоох хөдөө гадаа явж чадахгүй нөхцөл байдалтай байгаа. Тэгэхдээ яг ер нь Монгол хамны билгээр гэж сайхан л тусч байна да. Огийн бас одоо 100-д нэлээ орой эхэлж энэ цагаагаар явдвал. Тий энэ жил харин одоо сая 6 сард чинь цас центр ороод бас баллаллаа шүү дээ. Тий нэлээ сэрүүн 6 сар ихэнх хугацаанд баг ихэнх өдрүүд нэлээ сэрүүн өнгөрсөн шүү дээ. Тий нөө дэлхийд дулаараа л нэгэд дэлхийн дулаар л нийс уруугаар л Монголын нийгэмтэй адилхан бүх юм л ингэ уруугаар л явчихдаг юм шиг шүү дээ. За их хамгаалсан гэдэг залуу хоёул яг бас ингээд Facebook-гээ хоёулаа сошиалаар биний үз санааг ингээд хараад ингээд явдаг. Би ч гэсэн одоо өөртөө чинь бас нэг маш олон зүйлүүд дээр ингээд бичиж байгаа тэр комментууд дээр чинь би маш олон зүйлүүдтэй чинь санал нэгддэг. Тэгээд ерөнхийдөө бас нэг өөртөө чинь нэг ярилцъя тийм. Мөн одоо 90 залуучууд бид одоо нийгэмд өөртөө бас ингээд өөрийнхөө үз санааг илэрхийлж олон нөлөөлөх нь чухал байгаа шүү дээ тийм. Тэгэхээр тэр утгаараа их хамгаалсан гэдэг энэ залууг бас ирээд хоёулаас ингээд ус төр нийгэм одоо юу гэдэг юм те энэ Монголд өрнөж байгаа зүйлүүд байна те маш олон сенсацууд өрнөж штэ. Энэ талаар хоёулаа сайхан чөлөөтэй ярилцъя гэж бодод байгаа. Тийм учраас ингээд өөрийг ч өөрсөн. Тэгээд өрлөг хүлээн авч бас ярилцах гад ирсэн бас баярлалцсан илэрхийлээ. Тийм зүгээр намайг бас тоогоод орооч гэх юм бол би их гайхаж байгаа штэ. Биш нэг тийм одоо юу гэдэг иргэний нийгэм ч гэдэм үү төр одоо энэ бүтэц институтгээд нэг юм том салбар шинжилгээ ухаан байгаа даа шүү дээ. Яг энэ талаар бол би нэг тийм айхтар академик төвчний мэдлэггүй. Гэхдээ яг зүгээр нэг юм одоо юу гэдэг би багасаа л одоо ерөнхийдөө нэг юм эсэргүү маягийн хүүхэд байсан байхгүй одоо багш нар үсээд суул чихээ яагаад цоолцсон. Тэгэл одоо би тэмэр дээр шорт өмсгөр юу шивээсэн 10 жилийн хүүхэд байж мэж гэл ингээл 6 7 дугаар ангиас эхлээд ирнэ. Тэгээд надад амар юм төвхтэй санагдаад идэг байсан ер нь. Шинэ яахлаараа бүгд юм хар юм өмсөх хэвээр юм. Яахлаараа бүгд юм адилхан үстэй байх хэвээр юм тий. Тэр нэг юм хүн чинь ингээл тэгж явсаар байгаа л тэгэл нэг юм багаагаар хүн өөрийгөө бүтээдэг юм байл л да алдаа оноо бүх юм нийлээл. Тэгжэл одоо нэг юм өөртөө адилхан хүн одоо энд бүрдсэн гэх юм уу? Тэ. Яг нөгөө одоо бидний бас хүүхэд нас чинь бас л нэг тухайн үеийн боловсрол хүмүүжил гэх юм уу те. Бас нэг социализмаас ангижиж чадаагүй те. Боловсролын системийн ч баг тэр хаваараа ингээд явж байгаа шүү дээ. Ингээд одоо жишээл ангийн дарга мэдээж байгаа. Тэнгүүт нь ариун цэврийн дарга марга гэдэг тий. Салаа болгон даргатай тэгээд салааны дарга марга гэдэг. Бөөн дарга нар. Тэгээд ариун цэврийн дарга гэдэг яг нэг социалист үед ингээд бидний одоо тэр ингээд муухай хүмүүс нь одоо ингээд майк татсан байвал тэгэл ангиараа шоолдог, моолдог, хувцсан нэртэй бол тэгээд шоолдог, моолдог гэл тий. Одоо гадуурх тал руу шилжүүлдэг шиг юм. Ийм хөдөр зурагтаа бас бидний хүүхдээс өнгөрсөн шүү дээ тий. Тэгсэн. Одоо бол гэхдээ бас арай гайг болцсон байлгүй гэдэг одоо. Одоо манай хүү 6 дугаар ангиас төгсөж байгаа. Тэгээд мэдгүй бусад сургууль ямарыг мэдгүй. Манай үгийн сургууль дээр бол бас нэг тийм хуучны жоохон цухалзаад байдیں۔ Тэр нь юун дээр харагддгүй гэхэлэр жишээ нь зүгээр энгийн жишээ. Биеийн тамирын хичээл дээр нэг юм тэмцээн болоод тэгээд тэрс нэг юм манай хүүхд мөчүүд нэг юм өдөржин тэнцээ тэмцээ үзээ зааланд сууж байгаад би засыг гэд хэлэхэд жишээ нь гарахгүй байх жишээ нь ч юм уу. Тэгээд тэр бол надад бол зүгээр юм хүний эрхийн маш ностой зөрчил байгаа байхгүй тэр хүүхэд яг тэр багш бол дотроо за хүний хүүхдийг алдчихвол энэ бол хүүхдийг маллах гэж нэг юм жоохон залхуурах маягтай хандчихж байгаа. Гэхдээ яг юу гэдэг тэр хүүхд болохоор тэр өмдөндөө шийдчих юм бол яах вэ гэдэг юм уу тий. Одоо юу гэдэг гиз мэдсний өөрчлөж байгаа янз бүр болчих юм бол ч юм бас өсвөр нас руу орох гэж байгаа хүүхд ангийнхандаа бас янз бүр л одоо илтүү хоч аваад одоо нэг тийм хоч өгдөг сэтгхүүнээс бас бид салж чадахгүй байдаг шүү дээ. Ангийн багш нар өөрчлөлт нэг хоч өгчдөг шүү дээ. Тий. Одоо бидний чинь л бага байхад нам амах чинь шин юу гэдэг энэ нэг юм одоо яаж 10 жилээ төгснөө ч гэдэг юм уу. Скул юу гэдэг гудамж нь ингээд маа найз найзуудыг одоо юу гэдэг цагдаа магдатай ингээд янз бүрийн жоохон хий зурм зөрчил бид нар сахилахгүй дээ шүү дээ. Тэнгүүч л одоо юу гэдэг цагдаа магдаа нэг юм арай өөр дээрээс харьцаад тэр шууд би хүн штэ адилхан. Тийм юм байгаад идэвс одоо шинэ юу гэдэг та нар ингэх юм бол колонд бол явна ч гэдэг юм. Тэр хүн яаж мэдээд байгаа юм яриад тий. Тиймэрхүү ч гэсэн одоо ч гэсэн нэг тийм амархан арилдгүй юм л л дээ. Бид нар нөгөө нэг юм тийм нэг пост социалист апокалипс гэх юм уу. Яг нэг юм задраад миний анзаарж байгаа шүү дээ. Тэгээд одоо арчс нийгэм төр шилжээд 36 жил болж байгаа ч гэсэн яг нөгөө нэг юм социалист нийгэмд амьдарч ирсэн хүмүүс нийгмийн бас хөрсийг бүрдүүлж байгаа хിവэрэ байгаад байгаа учраас тийм амархан салж чадахгүй ангижирч чадахгүй тэрнтэйгээ ингээд зууралдаад тэд нар чинь нэг юм гэр бүлийн хүмүүжил
одоо юу гэдэг иргэн тойрны хүмүүжил ажлын уур амьсгал бүх юмараа ингээд нэг юм иргэн тойронд нөлөөлөд идэв шиг санагдаад байт. Жишээ нь юу гэдэг одоо за бүр хадуураад ярихад төрөөжтэй би нэг одоо оюун эрдэнэ гэдэг засгийн газар унгахад бас нэг жагсаал дээр бас нэг юм огцрох амархан. Тийм огцрох амархан жагсаал дээр ингээд нэг юм чадчих нэгээрээ ирээд очиод байсан. Тэгээд тэгсэн чинь одоо намайг чинь хүмүүсийн монголчин гэдэг нэг хүмүүсийн яриа мэдхэнд хүрэн штэ. Тэгээд тэр нэг маа найзууд надаас асуугаад байгаад би амар имзгэлсэн. Чамайг манай ажлынхан тэгээд тах ингээд тах энэ тэр. Тэгэхээр нэг юм янз бүрийн орчин дунд нэг тийм хөвшмөл сэтгэлгээтэй хүмүүс байгаад идэм шүү лээ. Ингээд намайг би нэг жоохон бусдаас өөр юм ярьчихгоот скул нэг юм юу гэдэг гинт гараад ирчихэнгүүт мөнгөний төлөө явж гин юм уу. Скул бол юу гэдэг нэг юм галзуурчиж гэдэг юм уу. За тэгээ сүүл рүүгээ тэр чинь намайг ч мөр янз янзаар ингээд тэгээ жоохон ингээд нэг юм хамгийн имзэг юм тэр найзуудаасаа тийм сонсчод тэгээд дараа нь ингээд анзаардгүй байж байгаад анзаарсан чинь иргэн тойрныхон маань бас ингээд ер нь одоо миний постмостон дээр лайк майк дарах нь болоод эхэлчихсэн юм. Монголчууд хэл амнаас цугтаагаад хэлж байгаа хгүй юу? Ажил дээр нь ингээд нөгөө нэг энэ нөгөө тэрний найз шүү дээ, майз шүү гэдэг юм. Амгаагийн найз шүү гэдэг юм. Танаа амгаач яста бүтэхгүйгээр тийм ингээд нэг юм ингээрэс хэлж шүү дээ тамхилж явах зур. Тэгэхээр нэг тийм пост социалист апокалипс нэг юм задралынхаа үеийг нэлээд удаан л туулж байгаа юм шиг харагдаад байна. Тэр нь тэгээд түрүүний нөгөө нэг яриатайгаа олбоход нэг 10 жилийн сургууль дээрс нэхлэл биеийн тамирын хичээл дээр бүгд адилхан өнгийн эрэгтэй цэнхэр эмэгтэй улаанчлуу юм өмсгөл. Тэгээд бид саяхан нэг тэр талаар бодож ирсэн юм аа. Нөгөө хүүхдийг ялгарлахгүй байх скул бүлийн сургуулийн орчныг ээлтэй болгоё гэж баахан өөрөө л лооцсон байгаа даа шүү. Тэгвэл яагаад бусдаас өөр байгаа хүнийг тэргээр нь хүлээж авч чадахгүй байгаа гэдэг асуулт байж болно шүү дээ. Нэг хэм маягаар бүгдийг цутгах гэдэг тийм. Тэр шиг ингээд бүр бага ангисан суулгаад шүү. Чи бусдаас өөр байх юм бол чи одоо юу гэдэг гажиг болно, тэнэг болно. Одоо муухагаар хэлэх юм бол тэнгууд нөгөө нэг бус одоо хүүхдүүд нь багш хүртлийн нэг ингэж болж байгаа юм чинь том өмнө хүртлийн нэг ингэж болж байгаа юм чинь гэдэг ухамсараар хүлээж аваад тэрийг жинхэнэ бөөдлөдөх юм суурн болдог. Тэрнээс биш ууг нь тэр чинь сургуулийн орчин бол юу гэдэг хүүхд болгон харилцан адилгүй өөр өөр ингэсэн ертөнцтэй байгаа өөр өөр ингэсэн одоо нөгөө давуу тал талуудтай байгаа тэрийг одоо юу гэдэг сургуулийн орчинд хүлэн зөвшөөрөхөөс эхлэх юм шиг үлээ нэг юм. Тэрнээс биш чи ийм хүн болох ёстой гэж биш. Чи ийм байж болно гэхдээ чамд ийм эрх нь байгаа гэхдээ дагаад энэ чинь дагаад ийм үр дагаврууд байгаа гэдгийг л аягүй юм залхаах маягаар биш тайлбарлаж өгөх хэрэгтэй юм болов. За яг одоо ингээ хоёул энэ талаар ярих гэвэл бас нэлээд л урт юм ярих байна. Тийм. Тэгэхээр хоёулаа буцаж эргээд одоо инх амгалан гэдэг энэ залуудтай эхлээсэн танилцмаар байгаа юм. Одоо мэдээж энэ подкастыг бас нэлээд өмнөөс бас үзэж харах болов уу гэж бодоод байна. Тэгэхээр инх амгалан гэж яг одоо нутаг уснаас ахуулаад ярьчмаар юм. За тэгээд цаашаага одоо чи өөрөө ярих хүсэж байгаа юмудаа бас өөрөө танилцуулаад яриул. За тэгээ. За инх амгалан гэдэг нь тэгээд яг хуу сагсан мөмөг тайлбарлалтай. За. Тэгээ одоо NBA гэдэг Америкийн лигийг за NBA-гээр хүмүүс ойлгож байна дөө сагс үздэг ер нь ихтэй хүмүүс. Тийм. NBA-г одоо тайлбарлаад 13 оноос хойш тайлбарлаж байна да. За. Тийм тэгээд тасралтгүй одоо бодлоо ярьж байна. Дундны 2 жил бас завсарлсан. Бас нэг жоох. Одоо энэ ажлыг хийж байгаа тийм. Одоо энэ ажлыг хийж байгаа. Тэгээд сагс тайлбарладаг. Тэгвэл спортын юм чамаа мэдх юм байна тий. За мэдэх нь бол мэднэ. Мэдхгүйнүүд нь бол мэдэхгүй л байна. За. Тэгээд нэг тим залуу тэгээд яг гэр бол 19 дэх орол үйлдвэр комбинат. Энэ хотынх юм. Ер нь хотынх. За. Тэгээд одоо манай ээж хотынх, би хотынх юм уу. Тэгээд би ч одоо нэг ээжтэйг л өссөн. Хүнэлтэй ээж юм хоёртой бол амьдэрдэг гэх юм уу. Тэгэл миний хүүхднаас ер нь 19 савар л өнгөрсөн. Дөө инх 51 өрнөөс сууч нөгөө цаг алга гэж байсан шүү дээ. Одоо атар өргөө. Тэр үртэл тэгэл тоглол одоо дунд голмол тэр өдөртөл үнжтгэл байлаа да. Тэгээд тийм хүүхд настай тэгээд гадаадны гүнзгийрсэн сургуультай 18 дугаар сургуульд сураад тэгээд 9-р төгсөөд Сонгойрхон 442-г толгооттой байдаг сургууль. Тэнцээ 10 жилээ төгсөж ирсэн. Тэгээд мэрэгжил сонгохтой их буудалсан. За. Эхлээд Мөсийн улс төр судлалын ангид орсон. Сэтгүүлчийн анги руу орох гэж байгаад нэг шалгалт нэг юм хоёр шалгалтын 70-30 харьцаатай ч л оноо яадаг гэсэн. Тэрнийх нь нэг шалгалтын нөгөөгүйч байж таарлаа. Ямар ч хэлсэн сэтгүүлчийн ангид орох ямар ч нэг юм процессын боломжгүй болоод тэгээд улс төр судлалын анги руу орж байгаа дараа нөгөө нийгмийн шинжилгээ ухааны сургуулиас сольж болно гэж яхахлаар нь явж ороо тэнцээч нэг юм янз бүрийн боллоо. Одоо энэ хотын захирагчлалсан Пүрүдав гэдэг чинь нэг анги байсан. За. Гэтэ нэг семестр л сурсан. Пүрүд намайг санд юмгүй бүүмэд. Би бол мэдтээ.
Тэгээ нөгөө нэг бас хөгжлийн бэрхшээлтэй болроо гэдэг нэг бүсгүй байдаг шүү дээ. Нөхөр нөгөө нэг лифтнээс унаад тэр мэр чинь бид чинь нэг ангисан байхгүй юу. Тэгээд нэг семестр тэр үедээ сурж байгаад тэгээ нэг юм солонгос кино шиг юм янз бүрийн хайр дурлалын. Тэгээ одооны олонний танилуутаа тухай. Одооны олонний танилуут нэг анги байна. Болцсон юм байна л да хувь тавилан. Тэгээд нэг юм солонгос кино шиг хайр дурлал мөрлөлтэй юм болж байгаа. За жоохон ч залууч биш тэгээд шилжиж яар шиг би нэг ингэж байж чадахгүйгээд. Тэгээд хүмүүс олон улсын харилцааны сургууль руу тухайд шилжиж ирсэн. Амар цохолттой очиж байлаа шүү дээ. Тухайд боловсролын дэцсэн төмөр очир гээд арчилсан намд байсан баха. Буур толгойтой. Ардын нам. Тэр нэг манай холын төрөөс садны гүн л те. Ардын нам ах те. Тэгээ тэр чин дэцэд багт нь би ч нөгөө нэг би англи сууч чадахгүйгээд нэг ирэх хүүхд жайлан ганцаа. Гэсэн чин за тэгвэл чамаг төмөр очир ахаар яриулж байгаа гэдэг. Тэр чаавас тэр чин тэгээ бас мөнгө төр өгж байгаа шүү дээ. Монголд бас байна. Хамаагүй юм яаж болж байгааг. Одоо ямар амт өнгөрсөн хэрэг уучсан чи. Тэгээд тэгэж нэг олон улсын харилцааны сургууль руу шилжээд за тэгээд тэнцээ бас бүтээгүй бас. Биш нэг юм дураараа нөгөө нэг 90 дэх дураар төрөний яриасан. Энэ мэрэгчлөөний ер нь өөрийнхөө эрхчлөлөө барьж явдаг юм шиг. Тийм. Тийм. Тэгэл манай гэр бүлийн нэг юм ахмадууд цуглаал намайг чинь том толгоолсон молдгоос ихийгээ зоож санахгүйгээр янсан шүдийн юм загнаал ингээл бөөн болж байгаа шүү. Тэгээ болов би зүгээр нэг жил өөрөө бэлдэж байгаа ээ шигөө дахиад өөрөө конкурстад хүснээрээ надад зүгээр юм сэтгүүлч амар байсан надад зүтгэсэн. Тэгээд сэтгүүлчээр сураад радио телевизийн сургуулийг төгсөж ирсэн. Ямар сургууль гэсэн? Радио телевиз. Одоо соёлын урлагийн сургууль, радио телевиз, медиа урлагийн сургууль гэдэг нэртэй болсон баха. Одоо тэгвэл сэтгүүлч юм байна шүү дээ. Тийм, ер нь бол мэрэгжил сэтгүүлч. Тэгээд сэтгүүлчлэгээ идэ одоо мэрэгчлэр энэ ажиллаж ирсэн үү? Ажиллаж ирсэн цаг хугацаа байгаа. За жишээлбэл оюутан байхад Монголын үндэсний олон нийтийн телевиз дээр ногоо хөгжлгээд нэг юм олон улсын төсөл байсан. Тэрэн дээр тухайн манай сургуулийн захирал намайг багштайгаа нэг угaalж ажиллах үгээр тэгээд энэ чухлан багш ширвэ харж ивэл уучлаарай тэгээд өөрөө ч мэддэм л да гэхдээ тэр үед бит хоёр бас нэг юм жоо би бас жоохон дахиад томдлоо. Тэгээд нэг 2 сар ажиллаад болж исэн. Тэгээд дараа нь бас тэрний өмнөх дадлагаар нөгөө нэг шөнийн төлөвөд нэг ТV8 телевизийн хөтөлбөрөд үүсэн шүү дээ. Тол мэдээлэл. Тэрэн дээр бас ажиллаад тэгээд Минжин гэж сэтгүүлч байдаг байсан. Тэгээд Минжинчийг дагаж нэг зунжангаа ажиллаад тэгээд чи хичээлийнхээ журанд ажиллах уу гэдэг. За болио их чи наад гадуур ингээ хэрүүл оруулалт явсаар харалж дуусах юм. Тэр нэг юм байнга хүмүүсийн хэрүүл маргаан дээр очдөг байсан. Тэгээд нэг тиймэрхүү ажилласан цаг хугацаанд байгаа. Тэгээд дундуур нь бас шууд цэг юм нэгэ сайт дээр ч ажиллаж исэн. За тэгээд зүгээр одоо яг тайлбарын хажуугаар бас янз бүрийн ийм жижигхэн контентууд дээр сэтгүүлч ажиллаа хийх юм а сэтгүүлч ажил одоо үед яриа авах, зохиолын бичих гэдэг юм уу те. Нэг тиймэрхүү халтуурын ажил гэх юм уу. Тиймэрхүү дээр тийм ганц нэг орчтой. Тэгэл гэтээ яг сэтгүүл зүү гэдэг чинь одоо миний харж байгаагаар таачсан гэсэн сэтгүүлч байж болох байхгүй. Citizen journalism гэдэг юм дэлхийд дээр ч одоо хөгжөөд нь шүү дээ. Гар утас байна уу байна. Ийм их хүн болгон авах боломжтой нийгэм дээр юу болж байна. Тийм тэгвэл одоо сэтгүүл зүйн үндсэн зарчим бол миний мэддгээр бол хамгийн нэгдүгürt байдаг Монголын сэтгүүлч ёс зүйн баримтлах зарчим бол зөвхөн үннийг мэдээлэл гэж байдаг. Гэтэ үнэн гэдэг чинь яаж харж байгаагаас шалтгаалдаг юм бэлээ л тийм. Тэгэхээр нөгөө нэг юм зөвхөн нэг юм редакцтай өрөөтэй юм байхаас илүүтэй одоогийн чиг хандлага болохоор хүн болгон зөвөр нийгэмдэр болж болохгүй байгаа юмудаа ингээд нэг юм шүүмжлээд өөрийнхөө өнцгөөс тэрийг тайлбарлаад хараад тэр чинь ингээд нэг юм өвлөлдөг тоглоом шиг олон талаас энэ ч нэг юмыг өөрөөр харж болно би өөрөөр харж тэнд нэг хүн өөрөөр харж болно 4-5 хүн өөрөөр хараад нийлүүлээд асуудлын гол нь энэ юм байна гэдгийг харах дээр л ер нь сэтгүүл зүйн гол зарчим чиглэх одоо нэг тийм юутай хэрэгтэй юм болов гэж боддیں۔ За би ч сэтгүүлчийн хувьар бас одоогийн Монголын сэтгүүл зүг ер нь юу гэж одоо маш олон за телевизүүд ч яг тэгээд явж байгаа шиг байна. Одоо нөгөө сайт нэлээд олон ер нь маш олон сайтууд ингээд араараас гарч ирж байна шүү дээ тий. Маш олон сэтгүүлч нар ажиллаж байна тий. Маш олон мэдээнүүд гарч байна. Тэгээ сошиал маш өөрөө маш их мэдээ ордог болж энэнгээр бидний тархиуч ингээд маш олон мэдээлүүд ордог болчих. Бидний эцнээс шүүлтүр хийж бас их төвхтэй болдог болж байна. Энэ дээр ер нь чи яг өнөөдөр Монголын сэтгүүл зүг ер нь юу гэж харж байгаа вэ? Жамын зүйл гэх юм уу? Жам ёсны. Жам ёсны юм гэж би зүгээр хардیں۔ Одоо нэг сүүлийн үед нэг жоохон философийн ганц нэг ийм өгүүлбэрүүд бас жоохон харах дуртай болцсон. Тэгээд тэн дээр ч нэг юм үг болгон цаанаа утгатай болоод эхэлчихдэг юм байл л дээ. Тэгээд одоо юу гэдэг миний зүгээр сонирхдаг одоо Ницше ч гэдэг юм уу, Камю ч гэдэг юм уу, энэ философч нар энийг
анх хэлжсэн байгаа байхгүй юу? Одоо дэлхийн чиг хандлага бол ерөнхийдөө ирээдүйд хүчний төвлөрөл бол 3 юмны тэнцвэр дээр байна гэдэг миний мэдж байгаагаар миний уншсанаар л гэсэн үг шүү дээ. Гэхдээ энэ надад санал зүрх хүмүүс ч биш магадгүй. Юу байх вэ гэхээр эрх мэдэл, мөнгө, за тэгээд мэдээлэл. Энэ 3 дээр ерөөсөө шинэ дэлхийн хүмүүс амьдрнаа. Тэрнээс өмнө юу байсан бэ гэхээр нэг одоо юу гэдэг ажил үйлдвэрийн 1 2 3 дугаар хувьсгалч гэдэг юм уу. Тэрнээс өмнө цаг хугацаанд юу байсан бэ гэхээр хүмүүс нөгөө шашинд итгэл. Бурхан гэж нэг бидрээс илүү юм сүр чавхаатай юм байдаг. За гим нүгэл гэдэг бол амар том юм байдаг гэдэг юм байжсэн чинь нөгөө шинжлэх ухааны нээлтүүд, дэлхийн ертөнцийг нээсэн нээлтүүд, за тэгээд нэг ажил үйлдвэрийн том хувьсгалууд өсрөнгөө хөгжил чинь хүмүүсийг нөгөө нэг ингээд тархин нийтээр нонгоолгож өгөөд тэгээд эхлэнгүүт чинь нөгөө нэг тэрнээс чи үр дагавар нь одоо нөгөө нэг юм одоо коммунизм ч гэдэг юм уу янз бүрийн үйл санаанд гарч ирж штэ. Тэгээд гараад ирсэн. Үйл санаанд гараад ирж байгаа. Тэнгүүт чинь яахтай хүмүүс нөгөө нэг бурханд итгэлээ алдаад эхэлчихэж байгаа. Миний харж байгаа. Тэр философч гэсэн тайлбарласан л байгаа юм л та. Бурхан үхлээ. Одоо бид нар яах вэ гэдэг нэг юм сэдв гарч ирж байгаа байхгүй юу? Тэр нэг юм коммунизм тийм бурханд одоо итгээд амьдрах боломжгүй болсон. Тэгээд тэр чинь одоо нөгөө нэг үдсэж харагдаг зөндөө юм ингээд хүмүүс хүндрэлтэй амьдрал ороод ирчихэж байгаа байхгүй. Том үйлдвэрүүд баригдаал тий. Ингээл өмнө очиж үзэх боломжгүй байсан газрууд руу ингээл хүн болгон зорчих боломжтой болоолч гэх юм уу. Тэрийгээд дагаад нөгөө мэдээж өртөг тэр чинь нэмэгдэн шүү дээ. Одоо нэмэгдэн гэж ярих юм уу та. Мөнгө төгрөг гэдэг юм гарч ирж байна тий. Ойлголт. Тийм. Тэнгүүт чинь дагаад юунууд хүчтэй болох вэ гэдгийг тэд нэр философт бодсон байгаа байхгүй. За өмнө нь бол ингээд нэг юм хүмүүс би энийг алчихгүй ингээд нэг юм байгаад исэн шалтгаан бурханд итгэдэг байсан юм байна. Одоо тэр нь байхгүй болчоор бид юунд яаж амьдрнаа гэдэг тухай бодож эхэлсэн. Тэнгүүт ерөөсөө тэдний тодорхойлолтоор ирээдүйд бол нийгмийг энэ 3 зүйл одоо хамгийн энэ 3-ыг иргэшээсэн хамгийн хүчтэй байх юм байна гэдэг ойлголт гарч ирж байгаа. Тэгээ одоо манай улс төрөөс харахаар тийм уус тий. Бизнесмэнүүд нь улс төр рүү орчод байна. Тий, улс төр бизнес хоёр ингээ холилдоод ингээ тэр чинь нэг юм утгагүй ч юм шиг, заваан ч юм шиг юм болчиход. За тэгвэл тэднэрт хангалттай байгаад ирэнгүүт бүгд хувь хувьдаа нэг телевизтэй, хувь хувьдаа нэг сайттай бүгднтэй нэг скул хаалтын гэрээ байгуулдаг. Одоо 3 сая хүнтэй газар ч одоо Univision ч юм уу Sky Media асуухаар Монголын хэдэн суваг байгаа. Тэ? За тэгээд одоо нөгөө пэйж, ньюс сайтууд ч гэдэг юм тоогоо алдсан шүү дээ. Нэг хүн л одоо жишээ нь юу гэдэг өөрийнхөө нэг аккаунтын дээр 4-5 юм пэйж ажилуулаад зэрэг ингээл шал өөр юм одоо зорилт бүлгүүдээ ингээл нийлүүлэл. Тэгэхээр нөгөө нэг юу хэлэх гээд байгаа вэ? Жус жамаараа л явах шиг байна. Гэхдээ нөгөө нэг хамгийн эмзэглүүштэй нэг юм түрүүн таны асуултанд донд гарсан энэ олон мэдээлэл донд бид нар яах вэ? Гэдэг чинь яг нөгөө философт юм багхгүй юу? Бид нар одоо өөрсдийнхөө нөгөө итгэж үнэмших ёстой юм аа өөртөө л олчиход. Тэрнээс бол бид нар одоо энэ дэлхийг хянаж чадахгүй шүү дээ. Дэлхий тэр чигээр ингэж эргэж байгаа. Америк ч гэсэн юм байгаа, Солонгос ч гэсэн юм байгаа. Одоо юу гэдэг бидний мэддэг Англи ч гэсэн юм байгаа тий. Африк орнууд ч юм байгаа. Тэгэхээр одоо жамаараа явж байна. Гэхдээ миний анзарж байгаагаар бол Монголынх нэг юм жоохон bias гэх юм уу? Нэг талд зөвхөн үйлчлдэг. Яг нөгөө нэг сэтгүүл зүйн нар бас жоохон манай эзэн үйлчлдэг. Тийм сэтгүүлч нар жоохон алдаад сэтгүүлч биш нэг юм PR ч болоод юм гэх юм уу? Тий. Тэгж харагдаад байна. Одоо жишээлбэл ингээд сая чи сонгуулаараа мэдсэн үү мэдээгүй юу? 10 сайт шиг нийлээл нэг багц болол ханшаад байна. Энэ яг үнэхээр жиггэн нэг бидний үсэдсэн сэтгэл зүйн мөн үү дөрөвдөх засаглал өөр мөн үү? Тэгээд нөгөө тэднийг төрөсөлж байгаа хүмүүс дандаа устж шүү дээ. Тий. Уул энэ сэтгүүл зүйч нөгөө нийгмийн одоо аль үнцгүүдийг ингээд ил тод бидэнд мэдээлэл хүргэдэг шүү дээ. Тэнгүүл яг нэг талыг бариад бид яг нэг талыг харуулдаг байхгүй тий. Тэгээ энэ өөрөө яг зөв гэдэг нь бас эргэлзээтэй юм шиг тий. Тий. Одоо яг наад асуулт чинь амар эмзэглүү шүү дээ. Миний сэтгүүлчийн мэргэжлэр ажиллаж байгаа хүний хувьд харахад жишээ нь юу гэдэг өнөр цэцэг гэдэг сэтгүүлч одоо Монголын сэтгүүл зүүн одоо ноён орой дээр байх шиг байна шүү дээ. Тий одоогор бол тэрийг хараад байна. Одоо нийт монголчуудын хувьд шүү дээ. Нийт жоохон олонхын хувьд. Олонхын хувьд. А зөв миний харж байгаа болохоор тэр хүн сэтгүүл зүйн ёроолд байгаа юм байхгүй юу? Яс суртахууны хувьд гэх үү гэх үү аль талаасаа гэх үү?
би зүгээр тэр сэтгүүлч биш л гэж хэлээ. Аа. Зүгээр юм мэдхгүй юм бол юунаас жаахгүй тийм хийж болно. Гэтэ би сэтгүүлч гээд нэг юм диплом авсан 4 жилийнхаа цаг хугацааг тэрийг нэг сурахад зориулсан хүн тэгж явах жоох ичмээр. Шинэ би бол жишээ нь өөртөө зөрчилдөж чадахгүй байхгүй юу? Нэг тийм үнэн одоо шинэ зүгээр хамгийн миний тод санаж байгаа чинь өнөр цэцэг нэг мэдээлэл урсгалыг ковид үеэр нэг хийдэг байсан шүү дээ. Одоо шүүн болсон лодоо самбуу өнөр цэцэг отхон Монгол комментийн бэлгээ. Энэд ингээд нэг тойроо суудаг. Тэрэн дээр нөгөө нэг Монплементийн гарамж уугааг бас нилээн нилээн амар ярьдаг шүү дээ. Энэ бол баримт би үннийг л ярьж гин гэдэг. Тэр чинь 300 400 сэргийн материал тэрийг л үнэн гэж үзэн тийм үстэй. Тэр чинь эхнээсээ хавлаа дуусна бүх процесс нөө. Тэндээс нэгийг суулчаад энэ үнэн гэвэл тэр чинь үнэн биш болчих واخгүй. Үнэн их 100 хавцтай юмнаас нэгийг 100 хавцтай юмнаас нэгийг шүүж аваад зүгээр энэ үнэн гэдэг нь өөрөө бас л. Тэр нь үнэн үү гэвэл яг үнэн. Гэтэ үнэн зүгээр хилтерх юм аахгүй. Миний харж байгаагаар үнэн гэдэг чинь юу юм гэхээр тэр 100 хавцтай юм тэр чигээр аахгүй. Тий. Тэгэхээр тэр чинь нэг юм хинд юу үзүүлэхээ шийдэж байгаа гэдэг чинь өөрөө сэтгүүл зүг биш л дээ. Их залхуу сэтгүүл зүг юм уу? Эсвэл бол юу гэдэг төлбөртэй сэтгүүл. Эсвэл нэг юм цаана ашиг онжоо хайсан ч юм уу нэг их ашигт үйлчилсэн тийм сэтгүүл зүй болцоод байна. Тэгэхээр сэтгүүлч хүний хувьд бол би ер нь энд нэг бүр үнэхээр амар гутарч чаддаг маань Монголын сэтгүүлч нарыг харахаар. Тэгээ одоо сүүл рүүгээ ингээд энэ пэйж мэж янз бүрийн сайтуудыг харахаар сэтгүүлч биш хүмүүс хүртэл нэг юм citizen journalist хийх гээд тэгвэл чи зүгээр citizen journalism хийлдэ. Иргэний сэтгүүл зүйл хийлдэ. Яагаад заавал нэг тийм нэг хүн ч гэдэг юм уу юу ч гэдэг юм нэр аваад нэр томьёо аваад ингэж нэг юм сайт ажиллуулаад яваад байгаа юм тийм ийм авцалтай юмуд амар их болоод байна. Гэхдээ бас нөгөө анх ингээд сайтууд чинь за нэг 10 жилийн өмнөөс энэ сайтууд чинь нэлээд идэвхжиж эхэлсэн байх гэж би хараад яг миний тухайн ойлголт. Тэгээд одоо сүүлийн үед ингээд хараад хахад бас нэг яг л чиний өстө нөгөө зам ёсороо гэдэг шиг сайн муу үнэхээр нөгөө зах зээлдээ шахагдаад за аль нь яг цэвэр яг сэтгүүл яг ингээд цэвэр одоо ингээд мэдээлэл тэнцвэртэй өгдөг нь аль нь яг нөгөө шантааж тэгээ эсвэл хин нэгний одоо хоёулын яриад байгаа нөгөө хин нэгэнд үйлчлдэг тэгээ хин нэгний их ашиг эсвэл PR-ыг хийдэг гэдэг тал руу яваад байгаа ингээд одоо л нэг монголчууд бас нэг ялгаж ирээд байна удаа л гэдэг нэг жижигхэн бас нэг сайн тал харагдаад байгаа шүү тий. Ер нь ямар ч өнөөдөр бид нар нийгмээ ч юм уу өөрийнхөө салбарыг муу мухаар харж болно шүү дээ. Гэтэ ямар ч муу мух юм яг өнгөрснөөс бол байнга л илүүл байдаг л. Тэг нэг ахаал ингээл баг багаар ахдаг. Зүгээр би нэг юм олон улсын монгол судлаач нэг найзтай өнгөрөн. Тэрнээс ингээд сонирхоод янз бүрийн их асууна. Тэр чинь доктор юм бохгүй. Тэгээ Монгол бүр амьдардаг. Тэгээ би нэг асууж байсан тэгээ нэг юм глобалчлал, даяаршил ч гэдэг юм уу нэг ийм ойлголтууд байгаад байна. За тэгээд энэ хэрэгтэй юм хэрэггүй юм янз бүрийн ингээд одоо нийгэм ингээд нэг юм хөвсөн өөрчлөлтүүд энэ тэрийг дутгаарлах асууж байгаа шин. Энийг хэн ч зогсоож чадахгүй гэж хэлсэн. Тэгээд яг тэрүүгээр л явж байгаа байх. Тэгээд одоо нөгөө нэг харьцангуй гайгүй болж байгаа гэдэг чинь манай найз тэгжсэн. Монголчууд гэхдээ ямиг нөгөө нэг их хурдцтай сурч чаддаг ийм арт түмшээ санагддаг юм а гэд. Тэр нөгөө нэг нүүдэлчин сэтгүүд байдаг. Одоо прагматик гэж үг байна да. Тий. Монголчууд нийтээр нэг жоохон тиймэрхүү. Тэр хүн анзарж байгаа. Тэрийг муухагаар хэлэх юм бол урваач, шарваач одоо хийсэндээ хүрдэггүй, зарчимгүй. Өнөөдөр одоо чанта найзаж маргааш миний хэрэг шиг би шиш найзалчдаг. Хинтэйш нийлж болохоор тий. Нэг иймэрхүү нийтлэг монголчууд харагдаад байдаг. Авааштай тал нь нөгөө жом шиг ч гэдэм арах шиг ч гэдэм үү ямар ч юм ингэ зогцоод тэрийг ойлгоод ч юм уу ингэ ямар ч тэрэн зогцоод амьдарч чаддаг. Энэ бол нөгөө нэг юм тог цахилгаангүй энэ Төв Азийн энэ газар маш хүйтэн газар шүү дээ. Тэгээд эн чинь гадна дотны дайсан аюул одоо чон нохоо зуд турхан үер ус өчнөө тийм юм донд амьдэрсэн хүмүүсийн л нэг юм далд тухамсарт ингээ хэдэн мянган жил бүрэлдсэн юм арилшгүй юм шиг байлээ л дээ. Гэтэ одоо эн чинь нэг юм суурин соёлоор ингээ амьдралах юм бол яг баг бол сасрахлах л та. Тийм тэгэхээр нэг юм жамаарал явж байгаа. Хөвсөл ингээл нэг цаг хугацаа өнгөрөх тусам ингээл хөвсөгдөл өөрчлөлтөд яваад байдаг. За сэтгэл зүйн салбар бол за энэ хэмжээнд хоёлын яриагаа дуусгаж байна. Одоо яг би үндсэн гол гоё сэдвээр орно. Тэгэхээр улс төрийн нэлээд тийм үзэл бодлоо илэрхийлдэг залуу. Тэ? За миний хувьд ч гэсэн одоо түрүүн яриа эхлэж би яаж хэлжсэн. За үжил санааны хувьд хоёлаа бол маш олон тийм ижил төстэй зүйлүүд ажилладаг. Тийм учраас бас өнөөдөр ингээд бас нээлттэй байгаа чөлөөтэй. Одоо хоёлаач бараг анх удаагаад ярьсан. Анх удаа л ингэж. Тэгэхээр ямар нэгэн намын харьяалтай юу? Байхгүй. Намын харьяал уу тий. За намааг үгүй мэдж байгаа. За би бол үгүй
намын харьяалтай үн. Гэхдээ намайг би нам гэж бити хараараа. Тэгэхээр одоо өнөөдрийн улс төр. За одоо 18 хүрээл ингээд бид нэг хүүхд нас чинь өнгөрөөл тэгэл нэг амьдрал гараад тэгэл нэг одоо сургууль соёл гээл тэгэл нэг хувийн одоо бодол модал суугаал хэлдэг шүү дээ амьдралд ороод тий. Тэгэл анхны сонгуулаа өгж хэлдэг ч юм уу тий. Ер нь чиний яг анхны сонгуул чинь яг тэр анх сонгуул өгжсэн үеэ хоёул эргээд дурсвал тухайд ер нь ямархуу сэтгэлээр чи тухай саналаа өгжсэн бэ. Одоо хэнийгээ өгөхгүй өгсөн тэрийг хэлэхгүй байж болно. Гол нь тухайн тэр мэдрэмжийг юу сонирхоод. Хамгийн анх өхийн өмнөхөн 100 гэхдээ би юм сонгуулийн юмд ажилласан. Ажилласан байхгүй. Тэгээд тэр нь юу байсан бэ гэхээр ийм нөгөө нэг иргэний арчлал гэдэг өрөөндор юм судалгааны ажил маягтай. Хэдэн оны сонгуул вэ? За тэр одоо хэдэн оных байсан бэ? 12 он хавцсан юм байна. Нөгөө нийтийн эртнийх юм байна. Тийм. Ямар ч л би их сургууль бол төгсөөг байсан. Тийм яг оюут. Тийм оюут үе. Тэгээд тийм юмд ажиллаад тэгээд нэг юм судалгаа аваад надад бас юм сонирхолтой санагдаад байдаг байсан ер нь. Хүн болгоно л ингээл анзаархаар ингээл яриа ингээл эхлээл аюу гоё эхэлдэг шүү хүмүүс яриа чинь. Одоо ирчүүд бол юу гэдэг хөл бөмбөс асан бөмбөг тулаан спорт гоё юм ярьж байгаа сүүл рүү явсараа л улс төр дээр ингээ яриа бүхэн яриа очдөг ер нь. Ямар ч ширээ нард зугаалганаар дууж идэж байгаа сүүл рүүгээ тэгэл тийш очдөг. Тэгээд тэр надад их юм тухайд би яг ингэж одоо шиг боддоггүй ч гэсэн анзаараад явдсан юм шүү. Тэгээд нэг юм ажил хийх үү хий жоохон мөнгө олмоор байна гэдэг юм. Тэгээд дээрэс нь нэг тэрлөө нэг жоохон ч гэсэн орж үзэх боломж. Манай найзын ахал санал болгосон юм л да. Манай найз тэр таяр нэг юм судалгааны ажилд явах залуу хүмүүс хэрэгтэй байна гэл. Тэгэл явсан. Тэгж анх орж исэн. Тэгээд би тэгэхэд амар гайхажсэн. Зүүн салаа тэгээд толгоотын бүр нэг юм цаашаа зарим автобусны буулч байдгүй мэц байдаг. Би яг толгоотоос амьдэрч суух мэднэ. Гэхдээ бүр ингээд намны оч үзүү газрууд байгаадсан байхгүй. Тэгээд яваад оронгууд ТВ-с гэдэг телевиз байдгийг мэддэггүй айлууд байдаг байсан гэдэг байхгүй. Зурагт байхгүй. Тэр хүмүүст би баг тав байхгүй. Хичнээн арслал яриад тэр хүмүүс миний яриаг баг бүтэн жил сонсч иж баг ойлгохоор. Тэгээд тэр хүмүүсийн амьдрал ерөөсөө л энэ автобусны буудлаас хоёр автобусны буудлын орон л өрнөдөг. Нөхөр нь нэг юм халуусны газар галч хийвэл хийн. Эхнэр нь нэг ойрхон сургууль цэцэрлэг байвал тэнцээ нэг юм өөрчлөж хийвэл хийн. Эсвэл үүдийн тэр аваараа нэг юм өөртөө гэсэн амьдралаа болгоол тэгэл нэг гудамжныхаа зүрийн одоо дэлгүүрт хүүцнээс 9 тосоо грамлж аваад тэгэл махаа аваад тэгэл архи аваад амьдэрдэг. Тийм амьдралууд би тэг гайхчихсан баг. Па ийм хүмүүс байдаг баг жоох хөвгт штэ. Тэгэд би тэр хизээч мартдаггүй. Тэгээд нөгөө тэр чи илгийн бусаа судалгаа авах гэсэн чинь та нар хүмүүс амьнууд юу хийдیں۔ Эцэн уус ингээл уусаа тэр нэг юм ахсрал байгаа штэ хүн болгоно нийгэм амьдрал уусаа муухай одоо тэр өөр хүмүүс л миний амьдрал буруутай юм шиг л үлдээд байдаг гэсэн хэвшил. Тийм тэгээд над руу бүр сүхмөх шидчихсэн. Бүр амар зөө. Тэгээд эхнэр нь ингээд тарихаа сүхтүүлсэн зөө. Тэгээд одоо тухай бараг 20 настай л байсан. Тийм 20 жоох хөвгт штэ. Тэгсэн чинь нэг халамцуу нөхөр орж ирэл ерөөсөн. Зайл гээл. Авлаа гээл нөгөө судалгааны бичгийн дарахаар сүх барайл авчихсан. Тэгэл зүхтаасан хойноос сүх шидэл. Үу тэмчээш нөгөө нэг юм үнс хүмүүсээ нөгөө жалгараа ачдаг байсан шүү дээ. Одоо нөгөө нэг бас гайг хогийн цэмэгт орчих болохоос жалхан дунд чинь би үнс хүмүүсийн дунд холбирч дөрүүлжгүй юм илгэн болчих. Тэгээд тэр үеийг бол би ерөөсөө мартдаггүй. Аваа мартагдахааргүй юм байна л да. Тийм. Тэгээд энэ ус төрчин бас амар юм байна. Энэ сонгуульчин бас амар юм биш үл гэж тухайд хүлээж авч ирсэн. Тэгээд ер нь нэг юм яагаад заавал иргэн төрнөөс хүмүүсээс сонсохоор ингээд зурд махтар ч янз бүрийн лаглаг хүмүүс ярьж байгаа юм чинь чи улс төр сонирхгүй бол улс төр чамар ихтэй оролддог гэл нэг юм үг байгаа даа шүү дээ. Тэр ингээд болоод идэг гэсэн бохоо. Одоо ингээд бодохоор тэгэл нэг юм салж чадахгүй гэхдээ яг бүрэн орж чадахгүй тэгэл ингээд явдаг. Одоо ч гэсэн тэгж л явж байгаа юм л дээ. Яг орон ихлээр бас нэг жоохон айцтай. Энд чинь одоо үгүй би жишээ нэг нам сонгоо их юм бол баг эхнэрээс сонгохоос хэцүү юм бохгүй миний хувьд. Үдэл санааны хувьд би ухарч болохгүй болох юм их гэдэг нь шүү дээ. Одоо юу гэдэг Монголд л нэг юм заваа юм байгаа тохиолдолд ардчлан намаас гарснаа коммунизм яриад одоо энэ уянга гişүн ч юм уу коммунизм гоё юм юу яриад байгаа юм бэ те. Төр бүх юм байх хэрэгтэй гэдэг чинь. Тийм биш болохгүй шүү дээ. Тийм. Одоо жишээлбэл одоо ингээд яг хүссэн үсээгэл хоёул ингээд ус төр ярих угийн нам ордог. Тэг чи одоо яриан дундаар орж явсаар байгаа л хоёулаа шууд ингээд нам руу орж байгаа шүү дээ. Яалч урд. Тэгээ одоо нэгэнт орсон юм чинь
За Монгол улс одоо яг бүртгэлтэй сая нөгөө шинжилсэн хуулиар одоо зарим нэг нь хасагдсан юм шиг одоо шинэ нам гэдэг нөтөд чинь бас хасагдсан юм билээ шүү дээ. За тэр 30-аад нэг нам бүртгэл байгаа юм шиг байгаа юм. Би яг нэрийг эцсийн байдлаа би олж хараагүй юм. Яг хөө тийг сонссон. За мэдээж хоёулын одоо мэддэг за Монгол ардын нам гэж байна. Одоо өөртөө 100 хэдэн жилийн түүхтэй гэж. За нэг арчлалын үед бий болсон гарцсан нам гэж байна. За нэг 10 гаруй жил 10-аад жил болж байгаа одоо нэг хүн нам 3 дахь улс төрийн 3 дахь хүчин гэж өөртөө бас нэрлээд байгаа. Яг 3 дахь хүчин мөн үгүй шүү гэдгийг бас цаг хугацаар харуулсан шүү дээ. За тэгэл одоо жишээ балаам дахиад нэг игний зөрөө нөгөө нам гэж үндэсний эвслэг нам байна. За тэгээд өөр одоо чиний мэдж байгаа зарим хүмүүс хийж мэдж байгаа эсвэл зарим хүмүүс мэдэхгүй. Маш олон намууд байд юм байна. Тэгэхээр улс төрийн үед ингээд энэ намуудын үйл ажиллагаа чи ер нь яг юу гэж харж байна? Жишээлбэл одоо ингээд сонгуул болохоор зарим намууд маань гарч ирэл. А яг үндсэн нэг дээгүүр байгаа намууд нь яг хоорондоо өрсөлдөөн бий болдог. За тэр тухайн үеийн өрсөлдөөний үйл явц ер нь ямар хөө байна? За тэгээ ер нь энэ олон намын тогтолцоо ер нь цаашдаа ер нь ийм хөө байдлаар явбал яг ямар хөө байх вэ гэдэг. Байр сууриас ярилцвал. Олон намын одоо бид нар чинь хүссэн үсээгүй эргэж боцохгүйгээр 1990 онд ардчилсан хувьсгал хийгээд олон намын одоо олон намын системтэй төлөөллийн ардчилалтай ийм системийг сонгочлоо шүү дээ. Энэ дээр тэгээд одоо жишээ нь юу гэдэг хэдэн ч нам байсан хамаагүй. Зүгээр үзэл баримтлалын тухайд бол жоохон манай намууд аль тэр нь тэр гэлтгүү. Миний харж байгаа. Миний жоохон шүүмжлэлтэй ханддаг юм. Яг тийм үзэл санааны нэгдэл байж чаддгүй гэдэг ийм эргэлзээтэй асуулт. Яг байж чаддаггүй гэдэг ийм эргэлзээтэй асуудал байна. Түрүүн хальтуурсан шиг ардчилсан нөөцнээ гараад либерал үзэлтэй одоо төвийн баруун төвийн үзэл санаатай байж ирснээр гинт зүүн төр рүү урж мурж жишээний улсын хурлын гишүүн байсан хүн нь шүү дээ. За тэгэл одоо зүгээр ганц тэр хүн ч биш дээ. Тийм хүмүүс өндөө байгаа ш. Ингээ нам дамжаа солиол яваад идэг одоо. Тэгээд хин шууган баа гэх мэтлээ. Бодит жишээ гэх юм уу? Тийм. А бүр ямар ч үзэл санаагүй нам хүртэл байгаа дээ ш. Одоо энэ худалбаа буруу нам. Би бол тэгж хэлээд байна. Тэгснэ бүр дахиад нөгөө зүүн бижснаа маргааш шууд баруун болчдөг нам биш үү? Тэгээд тийм ямар ч тийм юмуд харагдаад идэв. За Монголын хамгийн том нам гэж байгаа ардын нам гэдэг одоо нэг юм угсарсан системээр тэднийх бол арай илүү байх. Зүгээр яг юм институцүүд. Одоо залуучуудын байгууллага, эмэгтэйчүүдийн байгууллага гэл ингээл амар том салбаруудтай. Одоо тэр Social Democrat Youth гэдэг одоо хуучин намзынхээ юм уу та? Тийм, намзынхээ. Тийм, одоо нөгөө социал нэрээ солиод их хоёр яриад шүү дээ. SDY гэдэг. Тэгээ бас ардчлалаас бас демократ гэдэг үг мөгийг авч маваа тэд нар чинь. Тэгээд тэр ч одоо 60,000 гишүүнтэй ч гिचчих шиг. Зүгээр л одоо тэр чинь юу гэдэг Монгол Ардын намын гишүүдийн бэлтгэх дамжаал байхгүй да. Тэгэхээр яг ийм институцийн хувьд бид нэгт буруутгаагүй шүү. Мэдээж хүмүүс санаа сонгох боломжтой хамгийн том тэр байгаад шиг байна. Гэтэ яг бүгд коммунизм гэдэг юу юм социал демократ үзэл санаа гэж юу юм гэдгийг ойлгож тийш орж ийнэг үгүй бүү мэд. Эргэлзээтэй. Жишээ нь ингээл энэ тэнд харж байхад хүмүүс монголчууд нэг яриад байна шүү. Нам нь хамаагүй тэгэл хүний л харна шүү дээ гэдэг ч юм уу. Би бол нам хамаагүй би зүгээр энэ улс төрд өөрөө орж ижил бүхнийг өөрчлөн гэд орцсон байдаг. Энэ өөрөө амьдралдаа яж байгаа эхнэрээс сонгохоос хамгийн тэнэг алхам. Буцаад гарч чадхааргүй чиний бүх юм түүх архивлагдаад үлдэн одоо интернет дата хөгжцүүд 2008 9 оны мэдээ хүртэл ингээл Google дээр хад гараал ирдэг шүү. Тэгэхээр амар бодлогогүй хийж байгаа алхмууд яваад идэг. Тэгэхээр үүдийн нэг тийм улс төр ихлээр монголчууд нэг юм ирэх ашигын төлөө ашигладаг юм багаж хэрэгсэл шиг бодоод байна. Ер нь дээр дооргүй. Хүмүүс ч тэгж ойлгоод байна шүү дээ. Их мэдлийн гişгүр гэх юм уу да одоо юу гэх юм? Тий, гişгүр. Одоо Монголд нэг сайхан амьдрах, хамгийн гоё амьдрах боломжн дээрээс улс төрлөө орчих гэдэг нэг ийм байдлаар хараад байна. Тэгтэл уг нь эн чинь миний харж байгаагаар бид нар би чинь хүүхэдтэй ямар нэг юм үлдээх вэ гэдэг рүү харах ёстой байх. Тэгжиж нэг үдэл санаагаа сонгох ёстой байх. Тэ? Шинэ нүгдээ одоо монголчууд чинь хамгийн энгийн жишээ нь тэгдэгч нэг юм эмнэлэгт үзүүлэлт ихлэ таньдаг хүн байна уу? Тий. Цагдаа дээр ямар асуудал боллоо таньдаг цагдаа байна уу?
Төрийн албаар орлоо. Нэг ийм нийгэм одоо яваад нь штэ. Уг нь миний хүсэж байгаа нийгэм би маргааш амьд байхыг мэдэхгүй штэ. Миний таньдаг хүмүүс надаас нүр уурлахыг мэдэхгүй штэ. Миний хэнийг таньдгүйс, миний хүүхд хэнийг таньдгүй байсан ч яг адилхан танаа хүүхдтэй адилхан таньдаг хүнтэй ч гэсэн баахан таньдаг хүнтэй адилхан яг адилхан нийгмийнхаа халамж үйлчлэгээнүүдийг авдгаараа аваад эмнэлэг дээр үзүүлээд хуулийнхаа одоо үйлчлэгээнүүдийг авдгаар аваад явах хэрэгтэй. Тим нийгэм л хамгийн эрүүл нийгэм гэж би хардаг. Би тим нийгэм хүсдэг. Монгол болохоор тэр нь арай өөрөөр. Тэгэхээр нөгөө нэг түрүүний яриадгаа ингээ холбохоор яг нэг тийм улс төрд очисон хүн л ингээл татаасаар дээшээ явдаг төрийн байгууллагуудын том албан тушаалууд дээр очдог тий. Тэрийгээ бид хэвийн юм шиг хардаг болсон. Тэгэхээр нөгөө нэг юм хамгийн анхны асуулт чинь болохоор намын тогтолцоо энийг юу гэж хардаг? Ялгарч чадахгүй нь удаа. Яг нэг хэм маягаар. Нэг хэм маягаар. Бүгд нэг юм нөгөө түрүүн монголчуудын прагматик гэд хэлсэн шүү дээ. Яг тэрнгээрээ бүгд яваадах шиг санагдаад идэв. Жишээлбэл чи яг нам гэвэл чиний хувьд бол улс төрийн нам гэж яг юу вэ? Зөв том ёл бол яг хов хүний чинь зүгээр боддог ясч. Хизээч худалдаж арилжиж болохгүй, мөнгөөр хэмжихгүй. Чиний уншсан, мэдсэн, боловсрсан бүх юмнуудыг чинь нийлээд өнөөдрийг хүртэл би бүрэлдсэн байна. Чи юу хүсэж байгаа? Над чамтай адилхан хүсдэг хин бэ? Та нар нийл. Ашигын төлөө биш. Хэдүүл ийм нэг юм үл дээ. Үнэт зүйл дээр нэгтэж шээ. Тэр чинь бол бүр эзэж урууж болохгүй юм байхгүй. Одоо яг л үзэл санааны л нийтлэл гэдэг л том ёл шүү дээ. Тий. Уг тийм байх ёстой. Тий. Одоо жишээлбэл би чамаас бас альцсан намын талаас бодлоо гэсэн. Одоо бол ардын нам бол тасалтгүй 10 жил одоо засагласан явж байна. Дахиад 2 жил засагласан. Би бол 105 жил засагласан гэж боддог шээ. Яг уу тий ер нь бол нийт хухтгуунаараа бодвол угийн баг хэдэн үеэр маань засаглчлаа шүү дээ. Хөхтүүд чинь. Яг нэг арслаг гарснаас нь хоёр ярьчих. Одоо тэр хуушин системийг яг төрдөө хоош нь тавьчих тийм үү. За 12-оос 16 оны хооронд арчсан нам дундуур нэг 4 жил засаглалаа шүү дээ. Тэгтээ бас доктортой засаглаж байгаа. Яг нөгөө юу болж чаддаагүй олонх болж чаддаагүй. Хангалттай олон болж чаддаагүй. Хангалттай олон болж чаддаагүй. Тэгээ нөгөө дандаа алтан үеийн үед яг дангаараа засгаа аваад тэгээд дараагийн засгийн солигдохдоо ингээл ардын намтайгаа тухайн үеийн махан гэж хоёр нохой манчсан бас хоёроо өгсөн багтаа ингээд бас нэг хэцүү үе туусч шүү дээ. Тэгээд 16 навсаартал нь ялагдаад 60 хэддэг 10 хэдэн судалт толтлоо ялагдал тэ ардын нам зөвнөлхөө болох боллоо. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл ингээд тасалгаа 10 жил засагдсан. Одоо дахиад 2 жил засаглах гад хөрх юм явж байна л да. Тэгэхээр ардсан нам энэ 10 жилийн хугацаанд ингээд биднэрт бас ингээд болно. Яагаад энэ хүмүүс энэ намыг бас ингээд дэмжихгүй олонх болгох гэж. Тэгээ парламент олонх болохгүй байна гэдэг нэг бас нэг юм асуудал байх гэдэг шүү дээ. Асуудал байгаа учраас энэ хүмүүс олонх болж чадахгүй байдаг шүү дээ. Тэгэхээр жишээлбэл би чи өөрөөс ингээд улс төр сонирхдаг хүний хувьд ер нь ардсан намыг юу гэж дүгнэдэг вэ? Яг энэ хугацаанд зүгээр ингээ хараад. Тэгэхэд уг нь миний үлсэн нь хамгийн ойрхон нам байх хэвээр баруун төв нам. Гэхдээ тэр нөө засгалж ийсэн ч юу байх вэ? Парламент арай олон судалтай тэгээ хамтарсан засгийн газар энэ төр байгуулад явж исэн цаг хугацаанд яг бодлого тодорхойлох гэх юм уу тэр тал дээр яг нөө түүнийхтэй адилхан ардын намтай төстэй юмуд хийгээ явцсан харагдаад тээ. Жишээ нь үгтэй хүүхдийн мөнгө ч гэдэг юм ингээ нэг юм халамжийн тогтолцоог өөрөөсөө манай аврагууд юу гэж бодож ирсэн бэ гэхээр ингээ хүчтэй байгаа дээр хүмүүсийг дахиад өлөө авчий гэдэг нэг юм прагматик ямараа л хандсан байх. Тэр нь яг үнэндээ арчлалыг хүсэж исэн ч гэдэг юм уу тэдрээс арай өөр юм хүсэж исэн хүмүүсийн итгэл рүү бас жоох нөлөөцөө үйлдэлсэн. Тэгж харагдаад идэв. За тэгээд дундуур нь нөгөө нэгээ 9 шүтөөр нь хужаагийн релиз болгох компанид ажлыг нэг нөхөр хийсэн мэт нэг цоохор дэлт ах хийсэн байгаа шүү дээ. Жишээ нь юу гэдэг хотгоодын чингүнж үеийн удамтай нөгөө талаас бас тэр чинь нэг юм ханы удмын хүн байгаа шүү дээ. Баяр цогт идэх хүн чинь уг нь. Яг үнэхээр хүмүүс тэгж нятал шалгамаар идэм л архив ороод үзэхэд хоёр талаасаа тийм нэг юм элит удамтай хүн байгаа байхгүй. Тэр хүн чинь сайхан хожоо олцсон шүү дээ. Тийм юмыг дотроос нь ингэж хийх хүн амирх байсан. Одоо намайг яавал арчлын одоо тухайн нэг боловсролтой лидерүүдийг л намс. Бүгдийн намсан шүү дээ. Дэлбэг дөржиж хүртэл одоо хожаагийн релиз болгосон. За тэгээд тэгвэл одоо нэг юм амд амжиж явсаар сколын хүмүүсийн амд амсаргаал бат үлмүүлээ чинь одоо мэдрэл галзуу болгосон. Гудамжных болгосон.
гэл ингээл ерөөсө нам доторх бүх лидерүүдийг өөрийнхөө өрсөлдөж хараад тэр хүн өрсөлдөж гэж харсан уу эсвэл тэр хүний дээр дахиад тэрүүнгээр шатар тоглож байгаа нэг өөр том юм байна уу? Ямар ч тийм болгосон. Миний харснаар. Тэгээд тэр нь өөрөө нөгөө нэг за ардчилсан намчтэй бүтэхгүй нэ гэдэг нэг юм ямиг зарим юм ойлгодог хүмүүстээс өгчөж байгаа байхгүй. Тэгээ одоо бол тэр нэг жоохон үргэлжлээд яваад тийм шиг санагдаад байдیں۔ Ингээл харахаар. Тэгээ яг ингээ нэг юм эргэн тойронд ч гэсэн ер нь ингээ нэг юм бит хоёр хоорондоо ямар ч хамааралгүй хүмүүс ч гэсэн ингээ нэг юм нийгмийн нэг хамгийн бага нэгжүүд байгаа шүү дээ. Биднээс хамааралгүй юм гэж юуч байхгүй шүү дээ нийгэмдэр чинь. Тэгэхээр тэр нэг юм бид нар өөрсдөө яг нэг юм шүүлтүүртэй ямиг нэг юм жоохон ялгаас олгож ойлгох юмгүй л бол тийм нэг юм гадна дотны янз бүрийн хагалган бутрагсан юмнууд дээр ингээд нэг юм талцах бас их дуртай. Одоо хамгийн сүүлийн жишээ нь Монгол казак гэл бөө юм болж шин. Тэр өнгөрч одоо танаа намын лидерүүд, эмэгтэй лидерүүд нэг Коланда гэдэг ихч мэгчий чинь бас саяжангаал нэг хэсэг нүдг шиг боллоо шүү дээ миний анзарж байгаагаар. Гэх мэтчлэн ингээд нэг юм ухамсар зэтгхүүн философи үзэн сарих юм бол нэг юм айцсаа салаагүй хүмүүсийг л захиж чадаад байна л да. Одоо нөгөө нэг Жорж Оруэллийн зохиолууд дээр их гардыг да. Дайн бол ерөөсөө инх тайван, эрх чөлөө гэдэг бол боолчлол, боловсралгүй байна гэдэг бол хүч чадал гэдэг нэг юм. Яг тэр одоо Монголд яваад идэм шиг санагдаад. Одоо ингээ харахаар эхлээл одоо бид нар чи хятадаас айдаг байлаа шүү дээ. Тий. Одоо сүүлдээ дотроо сайхан бүр нөгөө нэг 100 гаруй жил хамт амьдарсан казакуудаас айдаг болчих жоох жишээ нь эдрийг зайлуулж гэж байгаа шиг. Юу ямар ч шалтгаангүй айц. За тэр нь нөгөө нэг юм танкаар хятадууд орж ирнэ гэдэгтэй л яг адилхан юм байхгүй юу? Консулын газар нэгдчихэнгүүт чинь л одоо нөгөө казакууд чинь тэнцээ баг тугааманд дуулаад. Тэгээ манайхан чинь бүр одоо хятад консулын хэдэн газар. Миний мэдхээр одоо хөх хотод байгаа, Ирэнд байгаа, Хонконгонд байгаа, Шанхайд байгаа, Бээжинд элчин сайд юм байна. Ингээд 5 ямар ч байсан Монгол зэрэгтэй үйлчлэх юм элчин сайд консулын газрууд байгаа дээ шүү дээ. Тэгсэн чинь одоо Монголд болохоор яхаараа болохооч байжтیں۔ Нэг юм айсаас олж чадахгүй байгааг биднээс илүү ийм нөгөө нэг юм суурин соёл гэх юм уу соёлоор удаан амьдэрсэн нэг юм хойд тахнар маань анзаараад за урд тахнарч байж магадгүй. Ингээд нэг тоглоод идэм бол надад анзаараад байна. Тий, одоо тэрийг шивдэг анх тэр сенсацийг дэгдээдэг хүн тус тэр талын нэг нөхөрчтэй сүүлийн үед одоо тийш их идэвхтэй цаасыг яваад байгаа шүү дээ. Жишээлбэл ярил. Тэгэхээр одоо би нөгөө яг үндсэн нөгөө асуултын 10 жилийн хугацаанд ардын ном сэлж штэ тий. Энэ дунд нэг арчсан ном гэж нэг ном байгаа шүү дээ. Сөрөг хүчин хийгээд байгаа юм хийхгүй байгаа юм мэдээгүй. Тэгэхээр энэ талын өнцгөөс чи юу гэж харж байна? Тий, харин тэнгуут тэр нэг юм айцнаас дээр салж чадахгүй доор салж чадахгүй байгаа юм. Тэр нь ерөнхийдөө үргэлжлэл яваад. Үргэлжлээд одоо юу гэдэг одоо энэ улс төрийнхний дунд би орж яриаг сонсч үзээгүй л дээ. Гэхдээ ер нь бол нэг ийм л яриа явж байгаа. Энэ хоёр том улсын дунд бид нар тэгээд яаж чадах юм гэдэг ямар л их явж байгаа байх. Хоёр том коммунист улсын дунд арга юм л олохгүй бол. За тэр үнэн байж болно. Гэхдээ юмны арга ивийг олно гэдэг чинь айхын нэр биш байхгүй юу? Хийхсний хийх нэр ч юм уу те биш те. Бид нар дэлхийд одоо нэгдсэн үндэсний болохоор 1961 онд одоо нэг хүлээмжшөрөгдсөн энэ хоёрт яг адилхан статустай тусгаар тогтносон бие даасан бүр эрэхтэй болсон. Тэгэхээр нөгөө нэг манай улс ирэх шиг гэж юм бас заавал байх ёстой шүү дээ. Тэрийг хардаггүй. Энэ хоёрыг хараа, энэ хоёрыг яах нь гэж л бид нар өөрсдөө хаагдаад идэг. Тэгж анзаараад идэг. Тэнгүүд нөгөө нэг юу их гэдэг нэлэр манай их хурлын гишүүд чинь нэг өөрсдөө цаастаа энэ улсын хувь заяагаар тоглож болохгүй гэдэг айснасаа салж чадахгүйгээр тэндээс нэг хүмүүс тэгвэл манайх энэ чинь ингэж шүү тэгч шүү гингүү тэрнээс айх айдас ихтэй яваад идэм болов гэж харагдаад идэв. Тэгээд одоо айц гэдэг чинь зүгээр миний хувьд бол философи ер нь хүн төрөлхтний түүхэнд хамгийн ихний таньж мэдж байгаа зүйл байхгүй. Хүүхэд төрөл айгаал үлддэг штэ гадаад ертөнцөөс айгаал. Хүн төрөлхтөн ч гэсэн анх нэг юм сүргээр амьдарч байгаа л агууд амьдарч байгаа л аянга цахилгаан, дуу цахилгаан, бороо шороо, зан арслан гэсэн шүдэнүүдээс айдаг л байсан. Яг тэр сэтгхүүнээсээ монголчууд салж чадахгүй бодох санагдаад байдیں۔ Гэхдээ одоо юу гэдэг анх одоо нэг гал гаргаж авах гэдэг чинь ингээд нэг хүн төрс бичнүүд ингээд нэг чулуу өрөөд байж хахад
галаас айштай мэдээ чинь нэг бүс гэдүүлж. Айгаал зогсцсон бол бид нар тэнцэнэ л үлдэн шүү дээ. Маха болгож идэж чадахгүй галгүй ингээл хөлдөж хөхдөг ч юм яадаг ч. Айц мэдээж эрсдэлтэй гал алдвал мэдрээ шидэж хөхтэй. Айцыг давчвал харин ард нь хөгжил төвшил үг нь байх боломжтой. Гэтэл бид нар нөгөө айцсаал хараад байна гэх юм уу? Манай улс төрийн хүчингүүд ч гэсэн ардчилсан нам ч гэсэн яг үндэ ардын намаас айгаад идэм санагддаг. Эднэр мөнгөтэй шүү дээ. Тий. Эднэр илүү олон гишүүнтэй. Гэтэ яг үндэ бодит ингээд топ баримтыг харах юм бол өнгөрсөн сонгуулиар нийт санал өгчтэн 34% нь ардын намаас сонгосон 31% нь ардчилсан нам санал өгсөн байсан шүү дээ. 3% зүр. Үлдсэн хүмүүс нэг хуваагдчихж байгаа. Энэ бол зарим нөгөө нэг том намын ч юм уу том улсуудын нөгөө нэг юм зорилгоор өөрсдөө ашигын төлөө ингэж янз бүрийн хүмүүсийг гаргаж ирж дэвшүүлээд хүмүүсийн саналыг хуваах, мэдлэг боловсралгүй хүмүүсийг янз бүрээр ингэж иймэрхүү юмд ордог байх. Тэнгүүт ардчилсан намын миний хамгийн харамсч явдаг юм тэр нэг юм айснасаа салж чадахгүй гол шалтгаан нь Женког алдвал бид нар дагаад Женког дагж байгаа хүмүүсээ алдна гэж яагаад гэдэг. Тэрэн дээр ардчилсан нам өөрөө ардын намаас ялгаагүй шахуу болчиход байгаа. Бидний нэг карманы нам шиг харагдаад байгаа байхгүй миний анзарч байгаагаар. Тэгтээ зөв засгарч явах хугацаанд мэдээж хэрэгтэй зүйлс юу гэдэг хүний амьдрал хэрэгтэй зүйлс хийсэн нь хийсэн. Зөндөө байсан. Одоо юу гэдэг 340 гишүүн бодлогыг хамгийн сайн хэрэгжүүлжсэн. Юу гэдэг нөгөө нэг муулал гэдэг болохоос нөгөө нэг Асен Вилем Милат чинь дэлхийн амар том лидерүүд цуглалаа шүү дээ. Энд чинь Монгол гэж бас нэг юм ямар ч улс шиг улс байдсан юм байна. Зочин нүг гэж хүлээж авахд ингээд нүүр улаахгүй ёслол төгөлдөр хүндэтгэл ингээд дипломатаас алдуулчихгүй ингээд хүлээд авчдсан юм байна. Хийсэн нь хийж байгаа. Ганцхан нэг хойд өдөр хоёртойгоо харилцах биш шүү дээ. Гэх мэтлээ ингээд тэгээд дээрэс нь юу гэдэг иргэний нийгэм эрх зүй янз бүрнүүд дээр ингээд нэг юм юмнууд уг нь ихлүүлсэн. Зөв тэрийгэл удаан барьж явах төр бодлогын түвшин алдаал гаргацсан байна. Тэгээд мэдээж зэрэг дотроос нь бас түрүү хэлсэнчлэн нөгөө янз бүрийн гадна дотны хүмүүстэн бүх лидерүүдийг ингээд нэрийг баастцсан гэх юм уу? Тэгэхээр нөгөө 10 жилийн өмнөх одоо нам ялагдлын шалтгаанаа одоо хүртэл ярьлаагүй байна л гэдэг санаа явахгүй байна шүү дээ. Тийм миний харж байгаагаар нь ерөөсөө тэгэхээр нөгөө нэг үгийн одоо хэлээд байгаа хүн чинь үгийн би бас ерөнхийдөө бол санал нэг байна. Саний одоо чиний нэг хүнийг ерөнхийдөө бол ярьлаа шүү дээ. Нэг нөхрийг. Тэгэхээр ер нь бол яг тиймэрхүү процесс явд бол ингээд нэлээд юм болсон. Одоо ч гэхдээ тэр хүмүүс ангижрахгүй л яваал бас үргэлжлэж чинь. Үргэлжлээл. Тэгээ 28 оны сонгуул одоо ямар үр дүнтэй гарахыг одоо бас хэлж мэдэхгүй шүү дээ. Би бас. Тэгэхээр нөгөө ардчилсан нам өөрөө яг ямар байх уу гэдгээс бас нэгний хамаарах болов. Сая ардын нам тэрэн дээр ардын нам саяхныг болтол айгу нэр бол нэлээд муутай явжлаа шүү дээ. Нөгөө оюун эрдэнэ засгийн газар унаа, араас нь замдын штрэн засгийн газар унаа, засаг докторгоо тэгэл нөгөө одоо юу гэдэг хотын удирдлагууд дээр ч гэсэн бидний сонсож байгаагүй их мөнгөний ийм хулгай зэлгийнүүд гараад айгүй муу нэртэй явж исэн чинь сая нэг сони юм болцсон. Оюутлогоо тэр. Юу тэнтэд дөрчдрийн шийд. Тийм. Тэр бол надад ерөөсөө нөгөө нэг юм ихийн эцэггүй туглын турахгүй юм шиг юм болцсон. Нэг хэсэг нь тэр чинь бүр хаа бол гэж ирсэн шүү дээ. Тийм бол хөөж харах гэдэг. Тийм. Нэг хэсэг нь болохоор наа чин бидний ганц чиж байгаа юм шүү дээ. Харин ийм юмыг олдшруулъя гэж ирсэн шүү дээ. Тэгсэн чинь аль нь ч биш, өөгч биш, булчирхаач биш юм болчихж байгаа. Миний анзаарж байгаагаар. Хаах биш. Гэхдээ танахыг ийм байгаад тах юм бол бид нар хаашгүй гэдэг юм ерөнхий сайд маань шүү дээ. Занл хийлэл маягтай бүр нэг юм тулгын шаардлага маягтай юм хэлж байгаа байхгүй юу? Тэр чинь гэрээ хэлцэр биш шүү дээ. Бид нар ийм хүсэж байна. Танад ямар боломж байна гэдэг яриа биш. Нэг л сайхан pop ард түмний өмч энэ бол бидний ийм юм шаардна үгүй бол танах гар. Тулгын шаардлага. Бүтэн 17-8 жилийн хугацаанд хамаг мөнгө тийш хөрөнгө оруулсан шууд гарахад хэцүү. Тэгээд за гарлаа гэж бодоход тэн чин цаана олон улс арбитрийн шүгэр ороод яг үнэндээ Монголоос өөртөө амар хохирно. Тэр камерын дурангаас цаана тэр хоёрын оронд юу ч яриа явсан бас мэдэхгүй. Гэх мэтлээ. Тэнгүүт тим юм яв болчихж байгаа. Тэнгүүт хаасан ч биш. Гэхдээ нэг тэднийг миний анзаарж байгаагаар нэг юм олон улсын тавцанд Монгол улс бол эрх зүйн ийм доктортой байдал ерөөсөй байдаггүй юм байна. Хөрөнгө оруулалт. Тийм.
хөрөнгө оруулахад бол өнөөдөр ингээд би надад амар гоё юм хэлчихсэн маргааш намайг амбардаг энэ хамгийн яваад амбардаг гарч магадгүй одоо Буркина Фасо масо шиг ч юм уу Венесуэл шиг ч юм гарч магадгүй аюултай болсон юм гэдэг мессежийг өгчөж байгаа. Хамгийн зүгээр миний анзаарч байгаа хамгийн цаад утга нь дараагийн оюутлахоо орж өөрөө илүү том эрсдэлтэй байгаа. тэрийг хаагаа ачиж байгаа. Зүгээр л анзаарж байгаа. Тим юм болоод байгаа. Тэгэхээр юу гэдэг энэний цаана бас л зүгээр одоо ингэ ярихаар нэг их мэдмхэрсэн болчих магадгүй. Гэхдээ Оросын бодлого явж байгаа юм шиг харагдаад тээ. Хайд зүг. Тийм. Тэгж л анзаарагдтiin зүгээр Орос ч одоо жишээ нь юу гэдэг өөрсдөө Европ руу эдийн засаг болон маш олон төрлийн нэг юм хоригт орцсон. Одоо 10 сая минуттай байсан бол баг 6-7-ыг налчаад нь штэ. За тэгээд дээрэс нь дотооддоо байсан нэг эдчнийхээ хэдэн өхрнүүдээ Украинд орондуулаад дуусчих штэ одоо бензин шатгууных нь өөртөө алигтай хангаж чадтаалж. Тэнгүүд тэд нар ч нэг Сталин үед байгуулсан нэг юм гүпрусууд байгаа штэ Төв Азид Станы доор Монгол. Тийм. Чаавс нэг өөртөөс найраад сул дорой. Эднэрийг одоо гол юу гэдэг гал унтрах хэрэгслээ болгож ашиглах гад тэр нэг өөрсдийнхөө эмийг цаашаа хятад руу дамжуул зарах гэдэг шүү дээ. Одоо манайхаар чинь Азийн хоолой явуулна ч гэж явах шиг тэгээд Ирэн өвшөө Бээжин Москва хоёр орн чинь хурдны галт тэрийг мэрэгтэй тэрнгээр ингээ нэг юм логистикуудаар шийдэд яваад байгаа шүү дээ. Нэг зам нэг бүс Шанхайтай ажиллагаа байгуулсан гэсэн шүү дүүрэн. Тэгээд дунд нь нэг байгаа ганц нэг юм Монгол гэдэг нэг хитгэн үнэ чинь тэр хоёроос нь таслаж хаяад танах ийшээ харьцах хэрэггүй дэлхийд харьцах хэрэггүй манайхаас ингээд хэрэглээг авчи. Тэгтээ өндөө хэрэглээ өгч чадхааргүй болсон. Тэгтээ тэр чигээр нь байлгаад айцаар л удирдах гэдэг байхгүй. Одоо жишээлбэл одоо би бол ингэж бодод энэ одоо жишээл нь оюутлагын асуудал гарч ирэхдээ зэрэгцээд одоо тэр нэг Оросууд ерөөсөө бид нар танаа одоо асуудлуудыг чи ер нь мэддиймээ гэдэг нэг мессежийг ингээд яваад байгаа юм шиг байна. Жишээлбэл Оросын элчин сайд штэ Монголд. Тэр нэг нөхөр хаана нэлээд очиод Сталины өшөөг одоо энэ Гацууртын Чинбатын хашаанд шүү дээ. Гачууртын Чинбаттай уулзж шүү. Тэгээд тэнцээ барих юм бол хиний Чинбатыг биш Сталины өшөөг Улаанбаатарын нэг газар тавих юм бол одоо үзэсгэлэн газар тавьчих юм бол одоо маш олон жуулчд ам шиг л тийм хүн нэг хэлсэн байсан шүү дээ. За тэгэж ярингуут нь шууд чой болсон заяа дорнодын. Нэг нөхөр нэг зураач нөхөр чой болсонгийн хаман дээр тий байрны нэг цулхаа хаман дээр чой болсны зургийг зурхалтай. Үлгэр шиг юмэрсэн шүү дээ. Машина зараад машина зараад 23 хэдэн саяар баг ингээд тухайн төсвийг бүдүүлээд би яасан. Тэнгүүд нь араас нь ингээд маш олон хүмүүс тийш тэмжээл те сошиал дээр чи бүүн болоод тэнгүүд нь араас нь медаль өгвөл те. Баг үндэсний баатар болгож байгаа байхгүй. Тэнгүүд нь шууд оюутлогын жагсаал гарч ирэл те. Ингээд бүх би болохоор энэ удаа чи санал нийлэхгүй нэг. Би бол тэр ингээд нэг одоо ингээд араараасаа явж байгаа юм процесс үүдэн шүү дээ. Энэ бүр цаанаасаа энэ Оросч өөрөө социализмын үед Монгол социализмыг бий болгохдоо яг тэр зохиолоор явсан шүү дээ. Тэгээд хэлбэдүүлэлтэй тийм. Бүгд л ингэ зохиолын дагуу явж ирсэн. Яг тэр зохиолоо арайч манайх нэг бас бодчихгүй юм тийм. Ягаад гэвэл бид чинь тусгаар босгож байсан да. Тэнгүүт л яг л нөгөө совтол ухуулах хуучны тэр зөвлөлтийн тэр бодлогыг монголчуудын одоо тэр тархинд нь байгаа тэр юм дахиж сэргийгээд биднэрт итгэдэг. Бидний одоо тэр нэг гоё совтол ухуулгыг гоё дэмждэг, үнэн гэж итгэдэг монголчууд маш их байдаг юма гэдгийг анаас нь ингэж ойлгох тийм тактиктай юм явсан болов уу боддоо шүү дээ. Түрүү нөгөө нэг хэлжсэн Жорж Оруэллийн тэр нөгөө нэг зохиолууд дээр гардаг гэдэг дайн болын ихтэй war is peace, freedom is slavery гэдэг ч юм уу те. Нэг ийм үгнүүд яг яваад байгаа байхгүй. Одоо ингээд сошиал дээр ч юм уу ингээд иргэн тойрны хүмүүс яриаг харах юм бол дайн болын ихтэй гэдэг бол одоо амар олонд байгаа. Орос бол дэлхийн тамилууд айтчих. Нэг юм айцаараа яваад шүү. Бид нар энтэй л нэгдэхгүй бол инх тайвна алдна. Тэ? Тэгээд эрхчлөө бол боочлол гэдэг чи одоо за одоо либерал гэж хэлчих юм бол өстой барууны колоничлогч боочлогч тэгээд тий. Яг нэг юм парадокс юмнуудыг ямар ч нэг цэг дээр үнэн байх боломжгүй хоёрыг нэг зэрэгцэж явж хийгээд байгаа байхгүй. Тэгээд энэ бол одоо жишээ нь Усын 100 жил мэл дээр илүү Цэдэн балыг AI-аар амьдлуулснаа Чингисийн дулганд бодмолсон гал мөхөх ёсгүй энэ гэдэг үг хэлүүлээ. Ямар ч боломжгүй шүү дээ. Цэдэн бал тийм үг хэлэх. Тэр ч одоо социалист коммунист хүн өөрөө жиг Оросууд шүү. Тэгж хэлэх юм бол өөрөө буудуулах хэрэгтэй хүн шүү дээ. Монголчуудыг Чингис хаана гэж хэлхийг хоригдсан хүн өөрөө. Тийм тэр хүн чинь. Тэнгүүл Чингис хаан гэдэг Чингисээр бахарах ямар ч боломжгүй. Тийм парадокс юмнууд яг тэр нэг дайн болын таймл шиг юм яваад байгаа байхгүй. Тэгээд тэнгүүтээ юу гэдэг одоо шинэ эрхчлөө тусгаар тогтнолыг та нартаа үлдлээ. Нэг юм тэр үеийн хүмүүс
том гарыг хүсэх сэтгэл зүгэл хүмүүс рүү шидэж өгöd нь шүү дээ. Энэ үед улс шиг улс байсан шүү. Одоо бол өстой барууныхоо орж ирээд тархаа бутархаа болгоо ажиллаа гэдэг нэг ийм ямиг өгөхгүй хичээгээд байгаа юм шиг. Тэгээ тэр нь ийм санамсаргүй юм биш яг түрүүний хэлсэнчлээ. Миний зүгээр ийм дамдамаа сонссон одоо юу гэдэг ховын мэдээ гэх юм уу? Ардын намам дээр ингээд сонгуулийн үеэр нь Орос англиас PR юм баг тэгээд нэг юм дараагийн сонгуульд хүртэх бүх ажлын төлөвлөгөө гаргаж өгдөг амар том баг төлбөртөөр орж ирдэг юм билээ л дээ. Тэд нар чинь ингээд ийм юм болвол тэд нар чинь ингээд нэг юм улс төрийн соёл, суурин соёл, хүмүүсийн нөгөө нэг сэтгэлгээ, улс төрийн сэтгэлгээний тэгээд социологийн судалгаа модгааг яаж ашиглах уу гэдэг нэг юм бидрийг бодвол арай өөр төвшөнд явж байгаа хүмүүс шүү дээ. Ялангуяа англи орос гэр олон жил сонгуул. Тэгэхээр нөгөө нэг арт түмэн бол нэг нь хайцаа явж байхад бол ингээд ингэсгээд болчтой гэдэг юм яваад идэв юм болов. Тэгээ ялангуяа Оросын тэр нөгөө нэг одоо зөвлөгөө өгж байгаа хүмүүс нь. Тэгээд ерөөсөө л Монголыг нэг тийм бие биенээсээ айх, юунаас ч юм утга учиргүй айх, параноидтай болгоо хийцэн. Казакуудаас ч айж ах шиг, хятадуудаас ч айж ах шиг. Тэгээ айхуугаа ганц үндснээс Оросууд. Хараарай. Тий. Тэгээд яагаад адилхан гадаадуудаас айх хэвээр бол яагаад зөвхөн Оросуудаас айхгүй вэ? Одоо жишээ уран дээр тийм үстэй. Францууд уран авахаар хортой. Оросууд одоо уран яа их хорог болчтой. Тий. Одоо вакцин дээр ч гэсэн биш. Вакцин, Оросын вакцин. Оросын вакцин сайн. Тэгээд бусд нь бол нөгөө чип миптэй Монгол хүний гений мэдээлэл. Үнэхээр тийм амар судалгахаар гентэй бол ингэж амьдраад таханчтай хайшаа чинь тий. Ийм парадокс юм амар их болдог. Тэгэхээр нөгөө нэг энэ юу гэдэг бид нэгдүгээр бид нар өөрсдөө нөгөө нэг энэ амар олон замрууг мэдээлэл донд шүүлтүүртэй хандаж чадахгүй хитрхи нөгөө нэг гинэн цайлхан тэнэгдүү байгаад байна. Хоёрдугаар тэднэр биднийг тийм байгааг мэдчихэж байгаа учраас шатрын өргөө тэрэн дээр аягүй сайн урч чадаад байна гадныхан. Гэхдээ зөвхөн Оросч биш баг. Тий. Орос биш. Хятад ганцаараач биш. Энэ хоёр хоёлоо байгаа. Дээрээс нь юу гэдэг том гүрнүүдийн бүгднгийнхэнд нэг юм нөлөөллийн бүсэд хийлэх ирээдүйд одоо нөгөө нэг юм өөрсдийнхөө бас нэг юм хамааралтай ч гэх юм уу юу гэдэг нэг юм алиас гэх юм одоо юу гэдэг юм холбоотноо томруулах ийм хэрэгцээ шаардлага бол дэлхийн бүх улсуудад байж л байгаа. Тэгэхээр нэг юм хамгийн гол юм нь тэд нар яах вэ? Бид нар яах вэ гэдгийг бид нар зөвлөж бодох хэрэгтэй юм бол манай бүх улс төрийнхэн намууд, ивслүүд те. Тэгээд ялангуяа иргэдэн ч гэсэн тэрийг амар шаардах хэрэгтэй. Тэгж л харагдаад идэв надад бол зүгээр. Одоо би чамаас нэг ийм улс төр ингээд өрнө тий. Хогийн нэгд одоо Монгол улс парламентын засаглалтаа эн чин сонгуул явдгаараа явна. Улс төрийн намаа байдгаар л байна. За магадгүй улс төрийн хүчин ингээд дахиад нэмэгдэх юм асуудаг ч. За битгэхгүй. Тэрийг одоо хоёулаа яриад явах. Тэгэхээр ямар сонгуул явдгаараа явна. Авчиг одоо ингээд нийгэм өөрөө нөгөө залуучуудыг хүсдэг болчиход байна. Ялангуяа Монголд тий. Залуучуудын оролцоо чухал байна. Тэгээ залуучууд сонгуульд идэвхтэй оролцдог болмоор байна. Залуучуудыг бас ингээд кандидат болгоод нэр дэвшүүлмээр байна. Залуучуудаа саналаа өгмөр байна гэдэг ч юм уу нэг иймэрхүү нэг уур амьсгал одоо сүүлийн хэдэн сонгуул дээр бий болоод тэгтээ яг үндсэндээ яг тэр мессеж дээр очихороо яг үндсэн гол юм дээр очихороо залуучууд ингээд гарч ирдэг гэж яддаг юм. Тэгээ чиний хувьд иймэрхүү үзэл санаатай ер нь хэр нийт юу гэж боддог вэ? Тий, одоо өнгөрсөн сонгуулиар 24 оны сонгуул тий. Би бас нөгөө нэг сонгуулийн санал авах байран дээр ажиллагчаар суугаад тэр санал авах процесс дуусаад нөгөө нэг юм дүм мэдээ гар зарлалдсан шүү дээ. Тэр болтол ажиллагчаар суугаад гараар толгот нурдл сууж байгаа шүү дээ. Тэр чинь амар юм болт юм бэл. Тэгээд анзаарсан нэг зүйл сонгогчийн боловсрол үнэхээр таарав монголчууд. Одоо миний жишээ нь үзэл санаа гэдэг үгийг ч гэсэн баруун зүүн гэдгийг ч гэсэн ер нь ойлгохгүй хүмүүс өндөө байгаа. Юм сайхан сэтгэлтэй. Гэтэ нөгөө боловсралгүй сайхан сэтгэл гэдэг чинь өөрөө дүүжилж байгаа л хэрэг шүү дээ ер нь бол. Тэгээд залуучуудын нөгөө оролцоо яагаад сул байдаг вэ гэхээр түрүүн яг хэлжсэн чинь сургуулаас нь эхлээд ерөөсөн. Чи бол одоохондоо хүүхэд бид нар нэг тийдээс том нь ярианд оролцлоо. Эсвэл нэг бусдаас нэг жоох өөр юм ярьсан хүүхдийг нэр хоч өгөөл энэ нэстэ авгаах заах нь гэдэг нь үг. Тийм одоо шинэ хамгийн бодтой чинь намайг бол 10 жил энэ нэг англи судлал хичээл хийдэг гар гээл манай нэг багшууд манай 3 4 найз бүдний хөвөл гаргачдаг гэсэн. Та нарын дүнг угаасаа 60-аас тийш гаргахгүй. Тэр ч өөр амар том юм нийгмийн оролцоог шууд ингээд хааж байгаа амар том хүний эрхийн зөрчил болоод байгаа байхгүй юу? Энэ ч гэсэн одоо нэг юм 10 жилийн сургууль мөрүүлүүд дээр байгаль юм шиг анзаараад байдیں۔ Тэгээ тэрийгэ манайхан яг нөгөө нэг уламжлал сэтгэлгээгээр нэг амар муухай амар одоо цагааруулдаг гэх юм уу?
эсвэл цагааруулах гэж оролддог. Тэр нь миний амар дуруу хүргэдэг. Нийтийн эрх ашиг чухал. Нийтийн эрх ашиг гэж юм. Амар энгийн математик шүү дээ. 3 алим 7 жүрж нийт хэдэн жимс вэ гэвэл хэд вэ? 10 жимс нийт шүү дээ. Тийм. Тэгсэн чинь манайхан 3 өөр үзэл санаатай хүн 7 өөр хүн байрлал гэхэд энэ 3-ыг нь золиос гэж хараад 7-г нь нийт гэж хараад байдаг. Энэ 7-г ирэх шиг байж ивэл эдгээр залаас хамаагүй. Эн чинь өөрөө Арслын гол философи биш шүү дээ. Арсл чинь өөрөө юу гэдэг либерал үзэлч гэдэг юм уу? Либертар үзэл одоо либер гэдэг язгууртай бүх өгнөд чинь ерөөсөө олонхын эрх ашиг байна гэхдээ цөөхөн эрх ашиг гэсэн зөрчиж болохгүй гэдэг гол үндсэн зарчим байх хэрэгтэй шүү дээ. Хүндэтгэн хүлээж авах хэрэгтэй. Хин нэг нь одоо хүндэтгүүлж байгаа. Нэг юм зарчмаасаа бүр бага наснаас нь эхлээд бид нэг юм хүүхдүүдийг асруулад идэм шиг надад тий. Айцтай тий. Том үнд юм хэлэхээр нэг юм болохгүй ч юм шиг. Багшийнхаа өдөөс юм хэлэхээр болохгүй ч юм шиг. Нэг нэр хоч аваа сургууль дээр хүүхдүүдэд шоолуулаад дүм муу гараад байх ч юм шиг. Ингэж явсаар байгаа л ерөөсөө нэг юм дуулууртай хүн сүргэл хомос үйдэг. Хүн сүргийг л одоо бүр багаас нь бэлдээд идэм санагдаад тий. Тэгээд тэр нь өөрөө нөгөө нэг явсаар дахиад ус төртөө толботой. Засаглал өөрөө боловсролын салбараар тэр чигт нь хайцсан. Зөвхөн боловсролын салбарч биш дээ. Ер нь одоо зүгээр ингээд энд тэнд харахаар эрүүл мэндийн салбар бүр ингээд яг үнэндээ шалнаас доош байгаа. Нэг энэ тийш ажиллаар явах одоо ялангуяа уурхай морхой том газрууд ажиллаар явахад нөгөө нэг юм ростер ажилтдаг хүмүүс сайн мэдэн. PCR шинжилгээ өгөх гэдэг нөгөө нэг бэлгийн замаар дамжих халдвар бол тэрийг өгсөн чинь сая миний лав мэдхээр халдвар тэгээд Монголд байгаа ганц итгэмжлэгдсэн том лаборатори нь 2 илүү 3 сарын хугацаанд тестийг сорьцгоо. Энд чинь уналт үсттэй. За тэгээд юу гэдэг нэг имлэг дээр нэг Улаанбаатар нэг дэгцэн шүү дээ нөгөө манай вакцины эсэргүүцэгчдийн маань одоо сайхан ач буйнаар сайхан сэтгэлээр тэгээд тэгэхэд нэг хүүхэд нас ураад тэр нь яагаад вэ гэсэн чинь тэрийг эмчилж исэн юм чинь 36 цаг гэртээ хариуг ажилласан. Тэгээд нөгөө дарга нь ингэхгүй бол цалин гэж чинь бүтээхгүй гэдэг нэг юм яг нөгөө хуучнаар агууллаар тэр зөвхөн ирэх амар том зөрчил яваад шүү дээ. Тэгээд нөгөө тэр нөгөө нэг залуухан юм чинь тэрнээсээ болоо шоконд ороод амь орлогыг оролцсон байх жишээ нь. Энийг зүгээр нийгэмдэр ил гаргаагүй над руу тийм юм ирээд би тэгээд 90 сурчлах сэтгүүлч байна уу? Би яг үнэндээ ингэж мөрөөр нь орч чадахгүй амжихгүй байна. Тэглэж 90 сурчлах мэрэгшиг болохоор чадахгүй гэсэн чинь манай сэтгүүлч нар хэдэн төр өгөх юм л гэдэг. Гэх мэтлэнгээр ингээд эрүүл мэндийн салбарч унтсан, сэтгүүл зүйн салбарч унтсан. За тэгээд одоо хууль хүчнийхэн бол уг нь нийгэмдэр гэмт хэрэг аль болох гарахгүй өрчлсөн сэргийлэх юм ажлуудыг яаж хийх вэ биш. Гарсны дараа яаж торох вэ, яаж шийдэх вэ дээр хардаг болсон. Уг нь бол хууль бүр норм болсон юм шиг. Тийм. Улсын төсөв бүрдүүлдэг нэг юм болчихлоо шүү дээ. Уг нь бол хууль яаж явах ёстой вэ гэхээр аль болох хүнийг шийдэхгүй байх зарчимтай. Хуулийн үндсэн зарчим тэр юм билээ. Одоо юу гэдэг нь шүү дээ. 12 Angry Man 12 ууртай эрэгтэй хүн гэдэг нэг кино байгаа. Тэгээд Солонгосын Juror 8 төлөвтэй бас нэг юм тангарахны шүүх хурлуудтай. Тэн дээр ингээд бүх тангарахтанд 100% санал нэгдэж тухайн нэг ялтай гинт хэрэгт ингэж үзэхгүй юу гэдгийг шийддэг. Тэгээд тэрэн дээр яг гол үзэл санаа нь эцсийн мөчөөр ингээд бүх юм баримт нотлоготой болоогүй цагт хууль хэнийг шийдэх ёсгүй. Тэ монголчин бол эсрэгээр байгаа дээ шүү. Одоо би ингэж хэлснээр бодлоо аягүй бол нэг эсрэг аваад шүүхийн асуудал нэрэгдэг байхад эхлээдсэн дүүжилждэг шүү. Шууд ялан өгчдөг шүү дээ. Тэгэхээр нэг юм дандаа нөгөө нэг юм бүх юм ч нөгөө нэг юм суур ингээд нэг пирамид хэлбэртэнүүд яваад Монголд дандаа нэг юм уруу болцсон санагдаад байдэн. Гэтэ яг нэг юм байгаагаар засрах гал дундаас нь их олон хүндтэй шантарч өөрийнхөө дуртай юмнуудыг хайж байгаа байх. Тэгэхээр нэг юм бага наснаас нь эхлээл нэг тийм шүүмжлэл сэтгэл зүй бусдаас өөр байхыг нийгмийн эсрэг үү, нийгмийн дайсан, гажиг, галзуу, солиотой 9 шүдээр нь ингэчээр нөгөө нэг тийм хүмүүс нь ингээд жоохон айцтай болоод эхэлчихдэг. Зөв цайхныг болтол тийм юм чигс надтай зөв бодтоор тулгарч байгаа юм л да. Зүгээр л би нэг зарчим юмарж байгаа байхгүй. Уг нь entertainment юм бол entertainment, улс төр бол улс төр. Энэ хоёр ингээд хуталдаад хэрэггүй шүү дээ. Танай подкастн дээр гээд. Гэсэн чинь эхний доор ажиллагаа ажилтгаа битээ мартаарай гэдэг үгийг зүгээр миний дээдлүүд дэлгэн нэг надад хэлж байгаа байхгүй. Тэгээ тэр үед яг хуу нэг байрны зээл мэлтэй хүн чинь бас нэг юм за
өнгөрч байгаа. Одоо бол тэрийг бодохоор ингээ голоос гардаггүй байхгүй. Ямар мунхад дээр өнгөсдөх үү те. Зүгээр тэр чи ажилтан ямар ч хамаагүй юм шүү дээ. Тэгэхэд ажил амьдрал нь орох гэдэг шүү. Тэр нэг ийм тим сэтгэхүй нэг ийм биднэрт үл анзаарагдсан байдлаар ингээ багаас яваал идэм билээ. Тэгэхээр хэрвээ боловсролын салбар айтайхан байсан бол одоо юу гэдэг Кембрижийн хөтөлбөр бүх сургууль Кембрижийн хөтөлбөртэй те анги танхим нэг багш дээр ажиллаж байгаа. Одоо нэг багшийн ажиллаж байгаа хүүхдийнхэнтэй цөөхөн мөхөн байсан бол магадгүй арай өөр байх байсан байх. Тэгэхгүй нэг ангич одоо 60 хүүхд мөхд 3 хэлжээр хичээлж мичээлж байх шиг. Тэгээ багш нарын нь тэрийгээ төлөө тэмцэх биш цалингаа нэмүүлгийг чагсаад идэм би бас ойлгохгүй. Цалин нэмээд яах чинь чиний сургалтын чанар сайжрах юм уу? Үгүй шүү дээ. Чиний асуудал тулгамдаад байгаа асуудал юу юм? Ачаалт байгаа юм уу? Ачааллаа бууруулах л та. Тэ? Ачааллаа бууруулаад чи лаглаг хүн одоо юу гэдэг сурагч нар гаргаад олон улсад гараад ирээд улсын эдийн засаг томроод явчих юм бол төссөн үсэг хүчний цалин нэмэгдэн шүү дээ. Нэмийг нэм томоор нь хардаггүй. Яг нэг мөнөө маргаашаа. Гэтэ тэр нь тэдний буруу биш. Тийм болгочоод шиг. Харин тийм болгочоод байгаа учраас тийм байхаас аргагүй ч юм шиг. Яг нөгөө бид нар нөгөө амжиргаанаас салждаг. Түрүүний нөгөө нэг миний хэлдэг чинь тэр би байрны зээлтээс учраас тэгээд юм хийж чадаагүй гараа явсан гэд. Тий одоо чиний яг наад юу ч ус төр дээрс одоо манай нам дээр ч байдий. Жишээлбэл одоо нэг дарга байна шүү дээ. Манай нэг хурган дарга байлаа гэхэд тэр доод бодлогод нь яг намаас хамааралтай. Тэгэл одоо жишээлбэл тэр хүн өөр хүнтэй жишээ зүгээр уулз найз төхөрж болно шүү дээ. Тэгвэл чи тэрний хүн. Чи тийш явцсан бараг урагч болоод явцдаг. Ийм процесс одоо хүртэл өрнөж юм жишээлбэл. Нэг юм гомдомхой гэх юм уу? Уг нь чи битээр бүр хар байгаа найзууд те байд гэж төсөөлье. Улс төр дээр ч юм уу ямар нэг юм дээр зарчмын хувьд чи битэр маш том зөрчил үүсч болно шүү дээ. Гэхдээ за энийг ингээ хаяа. Гэтэ чи битэр сайхан найзууд хэвээрэл хүлдэх байхгүй уг нь. Монголчууд тэгдэггүй шүү дээ. Тэгэл нэг тийм жижигхэн болчихгоот тэрний хүн энэний хүн галзуу солиотой нэр хочгоод явж байгаа шүү дээ. Тэгээд одоо юу гэдэг сүүл рүү очтой архичин түүлэгчин хар таймагч 9 шүдийн цол өгөөл гимт хэрэгтэн мэрэгтэн хүний бозар болохоо духажаагийн релиз Америкийн гар хөл юу гэдэг мэдэхгүй те. Гэ бид нар дотроо ингэж яах юм бэ? Асуудал бол зүгээр хоёр талаас нүр нүрээ харж байгаа л би нэг ингэж харж чинь нэг ингэж харж байна. За чиний харж байгаа зам хэр хол явах юм? Ирээдүйд яах юм? Миний харж байгаа зам бол энд хүрнэ гэдэг юмуд л ямар сандаад идэв. Тэгэхээр нэг юм тийм нэг юм суурин соёлоор дүнгэж амьдарч эхэлж байгаа хүмүүсийн хоорондоо ойлголцох гэдэг нэг юм соёл жоохон дутуу. Баабар гойл тэрийг их бичээд идэв л да. Монголчууд нөгөө нэг одоо хоёул нэг айл сайхалтын хөршөөлөлт гэхэд хэрэглэхэд нүгүүл авчихна. Яг тэр нөгөө салаагүй явууддаг. Гадаадууд бол яг хөглөр чи өдөр хөршөөлөө алтан талан дээр бодлоод хэрэглээ маргааш нь нэг цагт ажилтаа явах юм чи нэг метроны бодол дээр таарах юм чи цац насаараа энэтэй за насаараа ч жоохон өөр хэдэн жилдээ л энэтэй хамт амьдрахаас өөр аргагүй бодит үн над байгаа юм чинь ямар ч эвлэрч та за хөшнийг уушлаарай. Би чамд тэгэхэд буруугаар ойлгоцсон билээ. Заавал нэг эвлэрэл байх хэрэгтэй тэгж зурах шавь шүү дээ. Тэгэхгүй дайсан гэж хараалах юм хоёр тийш ингээд зайн холдоол юм. Тий. Одоо яг ингээд саяны ус төр дээр ярихад бас нэг банан намын жишээ нэг алдааны дотор оройвчиж байгаа. За тэгээд хоёулын яриа бол яг л гой сайхан халаад явж байна. Гэтэ нөгөө юм чинь бас цаг хязгаартай. Тий. Тэгэхээр магадгүй хоёулаа дахиад яаж болно шүү дээ тий. Одоо нэг зөвхөн нэг хин нэгний захиалга хийж байгаа ч юм биш. Энэ чинь бас нэг тохон одоо жишээ би гэдэг нэг хувь хүн бай. Би өөрийнхөө үеийн залуучуудын үзэл санааг л энэ подкастаар дамжуулж олон нийтэд болж өгөх хүрхийг зорж байгаа л ийм чөлөөт одоо ярих юм да. Тийм учраас би дахиж чам би магадгүй одоо хугацааны үед одоо хийж байдаг. Ямар ч нэг өрлөг хоёул өргөлүүлээ дахиад тий. Мөн тэр хүртэл дахиад нийгэмд ямар ч процесс өрнөх юм хийж байдаггүй шүү дээ. Тэгвэл нийгмийн амьдрал бол дуусахгүй шүү дээ. Өдөр болгонд нэг юм өөр юмнууд гарч идэг. Тийм. Тэгээ ямар ч байсан ингэж ярилцах энэ ярилцъя гэдэг энэ урилгыг маань хүлээн авч ирсэн инхэн болонда баярлалаа. Тэгээд цааш тийм бас олон ажлуудыг бас зорьсон байгаа бах. Тэгээд адилхан бас залуу хүмүүс ус төрийн энэ гоё итгэл үнэмшлээ бити алдаарай. Энэ үзэл санаагаа үргэлж олон хүмүүст гоё түгээж яваарай. Би ялангуяа одоо яг энэ барууны яг энэ либералын үзэл санаа эрх чөлөөг эрхэмлсэн энэ гоё залуучууд маань илүү гоё нээлттэй, илүү гоё нийгэм рүү ингээ ханддаг ийм байгаас гэж боддог байхгүй. Манай яг эрх чөлөөний залуучууд нэг дутагдал нь юу гэхээр хайрцаг дотор яриад байдаг. Нэг дөрвөлжин эсвэл нэг групп чат ч юм эсвэл нэг дөрвөлжин өрөөнд ч юм ингээ ярьдаг.
Уул нь энэ үзэл санааг бид нар олон хүнд хүрэхийн тулд маш олон хүн ярьдаг л ийм арга руу ормоор гэж боддог байхгүй. Тийм учраас өнөөдрийн бас энэ хөө подкаст юм яас эхлүүлээд ингээс баггүй хугацаанд үлдсэн байна. Ирсэнд баярлалаа. Тэгээд энэ номыг мэдхүү. Мэднэ. Энэ уншсан уу? Уншиж байгаагүй гэхдээ. За. За тэгээ найстаа бас энэ номыг энэ одоо хоёулаа түрүү ярианд нөгөө Коланда хчиг ярьлаа шүү дээ. Коланда хчиг орчуулсан ном юм байлээ. Энэ чинь бас нэлээд хэдэн жилийн өмнө хэвлэгдсэн юм байлээ. Тэгээд Япон Кодамайко гэдэг энэ Япон сэтгүүлч энэ зориг одоо монголчууд бүгд мэднэ шүү дээ. Санжаа сүрэнгийн зориг Монгол арчлын анхдагч. Энэ хүний яг үнэхээр түүхэн дурсамж энэ номд байдаг. Би одоо жишээлбэл би энэ номыг яг тухайн үед нь зүгээр аваад тэгэл сөхөөл эхний мөрийг уншаад тэр чигт дуустал уншсан. Оруулдаг ном байна. Шууд оруулдаг ном. Тэгэхээр нөгөө Санжаа сүрэнгийн зориг гэдэг хүн тухайн үеийн яг тэр 90-ад оны тэр хөвсгөлийн үед яг ямар хөө байдалтай явж исэн, яаж исэн, ийж исэн гэдэг яг л тэр гой дурсамжийг агуулсан юм сонирхолтой ном байгаа. Тэгээ энийг өөрсч юм бас ингээд дурсгая. За хаста маш том бэлэг байна, баярлаа. Ямар гоё юм бэ? Өөр тийм бэлэг аваагүй. Тэгээ энэ Маш их баярлж байна. Маш сонирхолтой ном байгаа. Тэгээд бас бид нар одоо историк гэж би одоо энэ номыг жишээлбэл ингээд уншихад зөв историктой яг өөртөө нь уулзж байгаа юм шиг л тухайд би мэдрэмж төрөө шууд дуусныхан дараа шууд фэйсбүүк дээр пост оруулсан байхгүй. Тэгэхээр энэ хүний бас тухайн үеийн тэр итгэл үнэмшил өнөөдрийн бидний одоо энэ эрхчлөлтөд байгаа амьдралын нэг хэсэг шүү дээ тийм. Энэ хүн бас хэрвээ тэр гоё хөвсгөлийг өдөрдөж манлаж яваагүй байсан бол өнөөдөр бид нар энэ сайхан эрхчлөлийг идэх байсан үгүй гэдэг нь бас өөрөө эргэлж яддаг шүү дээ тийм. Амар одоо нөгөө нэг арчлагчид дэлхийг сүрүүлж байгаа гэж ярьдаг хүмүүс. Чи тэрнээс өмнө миний өдөртөгч миний амьдралыг сүрүүлж хийж чаддаг байсан үгүй гэдгээ бас жоохон бодож иж яриасаа гэж би амар хүсдэг. Тэгээд залуучуудад түгээгээд ийм хийж гин зүгээр энийг үзэж байгаа одоо чинээд байгаач нар миний найз нөхөд байх юм бол хүүхдтэй тийм нэг юм суур боловсролын үеэр арслал гэдэг чинь нэг юм байдаг шүү нэг юм жоохон захаас нь бас амтлуулчвал зүгээр юм шиг санагдтыг. Одоо шинэ би сая манай нэг хүүхдийн ганц хүүхдтэй л дээ. Манай хүү саяхан юм сургуулийнхаа аппликейшн дээр багш нартаа санал гомдол бичсэн байсан. Тэрийг би хараад амар баярлсан. Энэ хүүхд айцгүй. Тэгээд надад асуугаад идэв гэсэн бохоггүй. Тэр хүүхд бас нэг юм жоох эргэлзээтэй байсан юм шиг байгаа. Том нүдэс ингэж болд юм бол яа юм бол. Энэ зүүстэй тийм чиний зүв байж болно, тэрний зүв байж болно, та хоёрын хийнийхэн зүв байж болно. Гэтэ тэр чинь заавал дундаа огцгаал бүү гэдэг талаас нь би ингээ нэг юм жоохон тайлбарлах гэж оролдсон юм альва юм. Ийм олон ургалж үзэл санаа байдаг, бие бинийгээ хүндлэх ёстой талаас. Тэгсэн чинь харин саяхан нэг тийм болсон. Тэгээд энэ тэнд бас заримдаа ингээ нэг бичиж байгаа юм минь хардیں۔ Тэгээд манайхан ч нэг юм хуучин сэтгэлгээ саллаагүй 90 байж ийм тийм хувц өмсөд нэг хүүхэн шиг мөхөн шиг гэсэн тэнд доороос манай хүүхд арчлалчтай наач. Тэгээд тэр хүүхд нэг жоохон цахаас нь мэдэрсэн ялгаатай байж болно гэдэг ямиг хүүхд байхаас нь ойлгоод чи айх хэрэггүй. Тэгээд манай хүүхд надаас тэгдэг гэсэн байхгүй. Хэрвээ ямар нэг юм сургуульд ямарлах бол та миний хариг баттаанаас тэг. Тэгнэ аав нь чиний үнэхээр буруутай үйлдэл байгаагүй нотлогдохгүй бол би надад чинь ингээд зогш шат болгонд нь ингээд сургуулийн чинь багш менежер захирал боловсролын яам бүгднтэй наавн зараг үсгэнэ. Хүний эрхийг ингэ зөрчиж болохгүй гэдгийг ингээд ойлгуулах гэж хичээсэн. Тэгээ тэр хүүхдээ ямарчсан багаагаар ойлгож ихсэн баймар гэсэн. Юу ихэд нэхлээр энийг үзэж байгаа хүмүүс байх юм бол хэрвээ та нар тийм юм түгээхийг хүсэж байгаа бол үзэл санаа гэдэг юм зөвхөн нэг юм дөрвөн хааны дунд ч юм уу эсвэл нэг юм хурлын танхим дотор ч юм уу эсвэл нэг юм групп чатн дотор биш хаасаа гөвжиж болдог. Хаасаа гөвжиж болно. Өнөөдөр Монгол улсын баруун зүүн хязгаарууд ч гэсэн яг ийм үзэл санаа байж болно. Тэгэхээр аль болох зүгээр өөрийнхөө боломжтой хүрэх сувгуудаараа аль болох энэ үзэл санааны давуу тал нь юу, сул тал нь юу, нөгөөтгөөс юугаар алгад нөгөөтг нь юу гэдэг гэдгийг ингээд нэг юм боддоор ярьж өгч явах юм бол хүмүүс нэг юм хар цагааныг ялгах. Жоохон боломжтой болдоо түрүүний нөгөө таны хүсэжсэн залуучуудын сонгуулийн оролцооч гэсэн ихсэд ирэх болов. Тэгээд хамгийн сүүлд нь зүгээр Норвегийн залуучуудад бас зүгээр хамгийн сүүлд баяр хүрчээ сайхан киноныхоо нээлтийг хийсэн IPTV-ээр орсон байсан. Тэр нь өөрөө надад тийм зорилтгүйг аягүй гой санагдсан. Сонгогчийн боловсролыг нэмэгдүүлэх зорилготой гэд. Тэгээд тэр киног үзээд сонгуул гэдэг ямар процесстэй байдیں۔ Нэг юм жоохон ч санхаштай мэдлэг бас үзсэн үү? Одоох нь үзэж амжаагүй яваад байна.
Би өчтөр үзлээ. Ямар санагц. За одоо энийг яг хоёулаа дахиад дахиад ярих бах тий. тий. Яг л яг товчхон зүйл сэтгэлтэй хэлэхэд яг би өчтөр үзсэн. Тэгээд яг нөгөө одоо сонгуул болж байгаа шүү дээ. Орондоо яриа болж байгаа. Тэгэхэд яг 5-4 байгаа юм. 5-4 нь нэг залуу ухаан яг одоо дөнгөж амжилт орсон 20 Нас насны төлөөлөл. тэгээд нэг дундад насны нэг ихч мэд. За гадаадд байгаа нэг эмэгтэй. Тэгээд нэг малчин нэг ах. Бас нэг одоо нэг 50 гарч байгаа ч юм уу. Тэгээд яг тэр хүмүүсийн одоо амьдралын дунд тэр сонгуул яаж нөлөөлж орж ирж байгаа юм. Уг нийгмийн нөгөө бүрдүүлж байгаа хэсгүүдийг л ингэж батгахыг хичээсэн юм байна тий. Тэр хүмүүс яаж сонголтоо хийж байгаа юм. За тэнгууд одоо зөвхөн одоо ингээд зөвхөн тэр нэг ардын нам марцсан нам биш ингээд бүх одоо тэр улс төрийн хүчин одоо тэр бас бид дааж байгаа нөхдүүд чинь ингээд аль болох бүгднгийн л сонгуулийн одоо тэр уур амьсгалыг оруулах гэж хичээсэн байл л тий. Маш тийм сонирхолтой. Энэ бол өөдөө хараагүй бол гоё сонирхолтой контент болсон байл. Тийм тэрийг үзээрэй. Заавал ойрд үзнэ. Тийм. Сүүлөө ч нөгөө хөлбөмбөг үзээд байна. Хөлбөмбөг ажил байгаад янз бүр. Одоо бүр хөлбөмбөг чи илүү сонирхол. За одоо хоёул ингээд юу яа. Ингээ хоёулаас яриад байвал амар яриад байна. Яриад ах юм. Тийм. Тэгээ ямар ч байсан ингээд өнөөдрийн дугаар маш сонирхолтой. Миний хувьд бас ингээд нөгөө Facebook-ээр л ингээд би бинийхээ санал бодлыг ингээд харж ирснаас яг ингээд тухтаа суугаад ингээд амар нээлттэй ингээд ярьж исэн. Одоо хоёулаа байхгүй шүү дээ. Тэгээд яг ингээд суугаад ярихад бол үнэхээр яг тэр яг ингээд чамаас би яг тэр нэг миний хүсээд байдаг олон хүмүүсийг хүрх нэрээ ингээд нэг хүргэж юмсан гэдэг яг тэр үзэл санаа ингээд чамаас харагдаад байгаа байхгүй. Тэгээд би бол ямар ч гэсэн өөрийг чинь өөрөө чамтай ярилцсан бол маш их баяртай таатай байна. Тэгээд энэ үзэл санаа хоёулаа хамтдаа бас олон хүмүүст хүргэе гэдэг зорилгыг бас хувьдаа бодоод явах бол энэ зүгээр юм байна гэж бодлоо. Ямар ч ирсэн баярлалаа. Тэгээд өнөөдрийн подкастын манд дугаараар инхан бол ингээд энэ сайхан залуудаа ярилцлаа. Тэгээд дараагийн дугаараараа иргэн уулзцаая баяртай. За баяртай. Өчүүхэн намайг урьж оруулсанд баярлалаа. За